Тэг баг би яагаад ч юм санаа хурдан одоо өсөлттэй гэх юм уу? Манай нөгөө ангийн манд нар намайг Чингис Мингис гэж дуустдаг заяа. Ингээл сахал ингээл уцаг хөмсгөн ингээл нийлцээ ингээл яг Чингис хаан шиг харагдсан юм шиг байгаа мэдгүй. Чи бүжиглж эхлээд ямар клипийн тоглолоо сэгсрээд дээр ахи байгаа. Тийм. Анхны үе ирэхэл болохоор тэг бүжгэлдэг залуутай ирчихсэн. Салхтаа юу найзгүй болчихсохгүй. Яаж ч хэцүү байсан тэрний төлөө ингээд салтаагаа бити дийлгээрээ л надад бас ингээд гол дигэр болох боломж байсан уу бас байсан байхгүй юу? Балаад хоёр ингээ контент хийдэг боллоо. За дээр комент ихтэйгээ хөндлөхгүй байна. Ямар муухай арцдیں۔ Гих мэтчлэн. Тэр комментуудыг анх авах ямар байсан бэ? Ер нь ч гэдэг миний амьдрал одоо ингээ бодохоор амар гоё. Хүүтэн өрөөнд ингээ сэрэх үе хувцнууд ч юм уу хүүтэн байдаг шүү дээ. Тэрийг аав нэг гитсэндээ игээд намайг яг орноос ингээл босонгоо гүн өмсөлдөг гэсэн. Тэгээ манай аав ээж маань бол амьдралаа гоё болгохын тулд бүх юм хийдэг гэсэн. Тэгээ тэр үе ер нь амар хэцүү үе. Тэгээ бид нар тэгээ тэр үеэсээ босч ирсэн. 1 2 3 Сайн уу хүндэт Hot Mic Diaries минь. Яасан. За өнөөдөр бол миний спешиал тэмдэглэл. Тэгээд өнөөдөр би спешиал тэмдэглэл дээрээ Акиг бичүүлэх гэж байна. Аки AK януудаар. Сайн уу? Аки чи өмнө хэдэн подкастт орчлоо юу? Санжаа битг подкастт орчихсон шүү. Тэгээ Пүүгийн подкаст. Гэтэ Пүүгийн подкаст чинь яг хайрын тухай л ярьдаг. Тэгээ ер нь дандаа чи ингээд Акигийн чимбэ гэдэг талаас биш нэг сэдв барьж болцоо боловсруул нэг иймэрхүү юм ярьж авчихсан шүү. Тэгэд би Акиг яг химбэ гэдгээс нь тэгээ Акигийн найз, далайгийн найз охин тэгээ бүжгэлдэг ч юм уу тэгээ тийм биш яг Акигийн чимбэ гэдгээс нь ярмаар байгаа. За яг төрснөөс нь эхлэе. За төрөх мэдрэмж. Хороотой ингээд мэдлэх. Эхлээд юуны өмнө намайг подкастт оруулсанд баярлалаа. Тэгээд би дархан төрсөн. Хотод төрөөгүй. Чамайг дархан төрсөн гэх тул нь би энэ байгаа. Дахиад марцсан. Дархан төрсөн. Тэгээд би нэг мэддэг хүндээ ярьж байна. Тэгээд 2 хүүхэдтэй айлын баг хүүхэд нь дээр ахтай ганцхан. Тэгээд ах надаас 11-ээр ах тэгээд ер нь бол зайтай. Хамгийн анхны ой дурсамж ямар дурсамж гэдэг вэ? Тийм байдгүй. Хамгийн эртний санаж болох. Цэцэрлэгийн дурсамжууд л байт юм байна. Тэрнээс өмнөх бол байхгүй. За тэгвэл яг тэр үеэсээ байхгүй. Цэцэрлэгийн дурсамж би чинь амар олон цэцэрлэгт дамжсан юм аа. Тэгээд 41-р цэцэрлэгийн дурсамж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нэг 4-5-тай байсан юм уу? Нилийн хойно дурсамж байгаа. Тэгээд тэр үеийн ер нь найзуудаа аяуг сандаг. Тэр үед нэг 2 эрэгтэй хүүхэдтэй би нийлдэгсэхгүй. Тэгээд нэгийг нар мандах гэдэг. Тэгээд нөгөөднийхөө нэрийг санахгүй байна. Тэгээд тэр цэцэрлэгийн дурсамж нь болохоор нэг юм хөөрхөн дурсамж заяа. 3 сарын 8 болоод ангийн манд нар чи ингээд охтуудаа бэлэг өгдөө штэ. Тэгсэн чинь би 2 бэлэг аваад. Тэг яг тэр нэг 2 эрэгтэй найзаасаа тэр хоёртойгоо ингээл нөгөө өдөлцөж тоглолтдөө штэ. Нэг жоох хөвтүүд чинь ингээл те санаа яг юм хайрлж тоглоод байгаа юм байхгүй юм санаа өдөөлөдөө штэ. Тэр тоглолдог. Тэгснээ манай нар мандах надаа нэг барби өгөөд тэгээд нөгөө найз маань бас нэг юм өгчээсэн. Тэгсэн би тэр үед анх энэ нар мандах гэдэг банд надаа сайн бах та гэж ингэж бодчихсон заяа. Одоо намайг үзэх болов яг бол манай тэгсэн чинь 10 жил маа дээдлийн ангийн маань болсон юмсан. Ер нь тэр дурсамж хамгийн анхны дурсамж баха баг. Чи ямар хөлтэй цэцэрлэгтэй? Ийм мин, бүүли, эсвэл амар юм зөөлхөн ичимхий, эсвэл хамаагүй. Би ер нь яг юм дундаж л хүүхдээсэн. Яг эмгтэй найзтай бол байсан санахгүй байна. Би 41-р цэцэрлэгт сурж байгаа. Тэгээд 16 дугаар цэцэрлэг гээд нэг орц цэцэрлэг тахгүй тэр цэцэрлэг төгссөн. Орц хэлтэй. Орц хэлтэй байсан. Жохон хотол биштэй амар орсоор ярьдаг гэсэн. Манай цэцэрлэгч орс багштайсахгүй. Тэгээд эцэгхийн хурал болгонгууд хажуудалд нь би ингэж сууж идэг. Орс багш нь яриаган баг орчуулаад. Тийм бас дурсамж байдаг. Тэгээд бүжиглэх дуртай байснаа сандаг. Ер нь 41-р цэцэрлэгт байсан ч гэсэн 16 дугаар цэцэрлэгт байсан ч гэсэн ингээд амар бүжиглдэг ернээсэн. Бүжгийн маань ингээд зургнууд ер нь амар хөдөхгүй манайд тэгээ нэг мэддэг бүжиг сурдаг. Биш бүжиглдэг. Тэгээ 16 дугаар цэцэрлэгт орсон чинь ийм нэг бүжгийн бас юм болж байгаа шүү дээ. Тэгээ намайг аваагүй. Тэгээ би тэрэнд нэг амар гомдчихсэн. Тэрийг амар сайн сандаг. Тэгээ ер нь жоохноосаа ингээ бүжиглэл дуртай амар хөвгдөөсөн. Яг амар галзуу молзуул байгааг баха. Ер нь айгуу дундаж тэгээл нэг хөөрхөн юмны ивийг олцдог тийм л байсан баг. Тэг манай аав ээж ч гэсэн намайг тэгж ер нь хүмүүж өгсөн болохоор. За аав ээжийнхэн тэгвэл яг хүмүүжлийнхэн талаар ярив. Аав ээж чи хоорондоо ямар харилцаатай байсан бэ жоохон баха. Манай аав ээж ч амар гоё харилцаатай шүү дээ.
ийм хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэж болохгүй, хүүхдүүдийн хажууд муудалцахгүй гэдэг ийм одоо тийм баг гэрээ хилцэлтэй юм шиг амьдэрдэг. Тиймээс хэрвээ ямар нэгэн угаасаа хосуудын дунд зөндөө олон муудалцаан, зөндөө олон бэрхшээл гарна шүү дээ. Тэнгүү тэр болгон дээрээ манай аавч хоёр ийшээ харж ингэчээд яг хүүхдүүдийн хажууд ингээд хэрэлдэж болохгүй гэдээ яг ингээд ийм байдаг. Хэрвээ ямар нэгэн хэрүүл маргаан гарах бол тэрийгэ хүүхдүүд байхгүй хахад гэдэг тийм одоо дүрмтэй байсан. Тэгэхээр миний дурсан чинь ердөөсөө аав ээж маань ингээл амар хэрэлдээл муудалцчихсэн ч юм уу те яг миний нүдэн дээр тэр хоёр хэрэлдэжсэн тийм дурсамж ердөөсөө байдаггүй. Яг муудалцсан байгаа гэдэг нэг тиймэрхүү дурсамж бол байдаг. Тэгэхээр тэрэнд нь ердөөсөө тэр хоёр ингээл харцалтаал юм муухай юм ердөөсөө байдаггүй. Тэг яг өөрсдөө шийдчихдэг байсан юм шиг байгаа тухайд. Ах トゥ хоёрыг яаж хүмүүжүүлчихсэн бэ? Одоо хатуугаараар зөөлөн гараад хайрлаж эсвэл ингээд хянаж Тийм ер нь зөөлөн гараар өсгсөн дөө. Яг хөө манай нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхд гэдэг дээр манай аав хоёр жоох ялгаатайсан бол магадгүй. Манай ах чинь ер нь бол айгүй ийм аз. Би бол ахтай амар хатаархдаг байхгүй юу? Яг л манай ах төрөхөд манай эмээ өвөө бүгдээрээ байсан. Одоо манай аавын талын ээж аав нь байсан. Тэгээ манай ээж маань ээж нь биш аав нь байсан. Ээж нь бол одоо байгаа. Бүгд ингэ байсан. Тэнгүүд аавын ч тэр ээжийн ч тэр нөгөө анхны хүүхэд нь болохоор бүр эмээ өвөө нь бүр яг ингэдэг. Бүр яг хойноос нь нөгөө ингэ мүлгэж явахт нь хоолыг барайл ингээл явдаг. Тийм ер нь хүүхдээс ахгүй манайх. Тэгээд би тэрэнд нь ер нь жоох одоо атаарах тийм. Намайг төрөхөд бол ердөөсөө нэг тийм одоо намайг хараад өгөх хүн ч юм уу тийм байгаагүй яг аав ээж хоёр ингээл хараал явдаг гэсэн. Манай аав ээж хоёрын хүмүүжил бол ер нь яг юм өөрсдөө л гэдэг хүмүүжлээсэн дөө ер нь ингээл хүнээр ердөөсөө харуулахгүй одоо цагт чинь хэдэж тэ эмээ үүдэр нөрчөөл явцдаг ч юм уу тэгэл юм айгүй олон хүний ингээл юм ордон штэ хүмүүжлийн одоо ингээл интернетээс ч юм уу хүүхд тэгж болно. Ингээ манай аав хоёр бол яг өөрсдөө л бит хоёр ингээд өсгсөн. Тэгэл яг юм хатуугаар гэж байгаагүй зөөлөн гарч гэж байгаагүй яг ингээл дундаа барайл амар дэмжлэгтэй тэгж өсгдөг гэсэн. Аав маань болохоор айгүй тийм хүн байхгүй юу? Эрдэм мэдлэг хамгийн чухал гэдэг хүмүүс эдэн штэ тийм хүн. Ээж маань болохоор одоо хүн хүснээ хийхэд юу нь болно гэдэг тийм хүмүүс ахгүй. Тэгэхээр яг энэ хоёрын хоёр талаас нь баланслаад тэгээд тийм яг тэгж намайг өсгсөн. Тэнгүүд би бага бахта хичээлдээ сайн байсан. Аавын талаас ирж байгаа одоо нөгөө нэг хүмүүжил байж тээ чи хичээлээ сайн хийх ёстой, мэдлэгтэй хүн болох ёстой тээ эрдмийн ийм академик хүн байх ёстой гэдэг юм аа би бодоод хичээлээ амар сайн хийдэг. Хичээлдээ ерөн за сайн байх ёстой, он цаах ёстой, юмаа сайн сурах ёстой гэдэг үсэн. Нөгөө талаас ээж чи ингээ гоё дуртай юмтай байх ёстой, хоббитэй байх ёстой. Хэрвээ чи өөр юм болмаар бол тэрийг ингээ тэгээ тэр талаараа явж болно гэдгийг нь сонсоод би за би бүжиглж болох юм байна. Бүжгийн дугууландаа ингээ явах юм байна гэд тэгээ хоёулын аяг их балансалдаг гэсэн. Тэгээ хоёр талаас намайг амар их ойлгоод дэмжиж тийм л юмнээс та. За ойлоо одоо цэцэрлэгийн ярьлаа. Гэр бүлийн хүмүүжил ярьлаа. Одоо ар гэрийн амьдралын тухай ярив багасаа. Хагчтэйгээ биш ахтайгаа аав ээжтэйгээ ямар хуу амьдарч исэн бэ? Манай гэр бүл болохоор нэг юм баян гэр бүл бол ердөөсөө биш. Гэтэ яг мөнгөний хувьд баян гэр бүл ердөөсөө байгаагүй. Гэхдээ нөгөө талаараа амар баян байхгүй одоо бодохоор би гэр бүлийн талаар ярихаар жоох ингээд савлаад тийм. Тэгээ жоох амсаа. Усууч. Чи урдаас яг ингээ хараад суухаар бас амар эвгүй юм шүү. Тийм үү. Тийм хоёулаа чиний яриаг ингээд сонсох сайн. Хоёулаа нөгөө яг ингэж харж ярьдгүй шүү дээ. Яг ингээд ярьж байгаа гэсэн ингээл ингэдэг байхгүй тэгдэг байхгүй. За. Акигийн ойрын хүмүүсийн мэддэг л зүйлийг аки ярих гэж байна тийм. Би дархан дарханд намайг төрөхөөс өмнө болохоор манай аав ээж Унгэрт ер нь ингээл нөгөө гадуур дотор аяг явдаг гэсэн. Ганцвын 8 эднэр их гээл тэр үед байсан шүү дээ. Манай аав одоо 64 62 оных байхгүй. Биш 66 64 оных. Тэгэхээр яг залуудаа нөгөө ганцвын 8 эднэр хийгээл явдаг байсан. Тэгэл гадаадаар аяг явдаг байсан. Тэгээ манай ах жоохон хахад Унгэрт манай гэрийнхэн байдаг гэсэн. Тэгээд аав маань нөгөө Монголд ирэх шаардлага гараад тэгээ ээжийг за та хоёр ингээ миний ихнэр хоёр ингээд Унгартаа байж би Монгол руу явчаад ирээ гэсэн чинь нөгөө ээж чинь яг хизээ салахгүй гэдэг. Чи төрөөгүйсэн үү? Төрөөгүй. Манай ах чинь жоохон байсан. Тэгээд яг хизээ салахгүй гэдэг яг ингэж зангаараа тэр хоёр ингээ хамт ирсэн байгаа байхгүй Монгол руу. Тэгээд Монголд ирээд буцаж явахааргүй болчихж байгаа байхгүй юу ер нь бол. Хэрвээ Унгарт байсан бол манай амьдрал бас арай өөр төвшөнд байж болохоор ч юм уу тийм эсвэл манай ахыг тухайн үед нөгөө нэг хардаг ус асрагч нь аваад үлдчихье гэжсэн гэсэн. Тэгээд та хэд буцаад ирэхэд нь хүртэл харжий.
Тэнгүүд мэдээж хүүхдээ үлдээж явахгүй шүү дээ. Тэг ингээд аваад явцсан. Хэрвээ ах маань үлдсэн байсан бол буцаж очиод ч юм уу. Бас арай өөр эсвэл би төрөхгүй ч байх байсан ч юм уу мэдгүй. Тэгээд тархан руу манайхан нүгээд тэгээ би тархан төрж байгаа хгүй юу. Тэгээд тархандаа байж байгаа намайг нэг нас хүрээгүй байхад ч гэлөө Улаанбаатар руу нүүж ирсэн. Дарханд байсан байраа зараад тэгээ тухайн үеийнхаа яг одоо бодоход энэ сонголт жоохон буруу сонголт заяа манай аав ээж. Одоо хэрвээ би аав ээжийн оронд байсан бол тийм сонголт хийхгүй. Гэхдээ тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд Монголд Улаанбаатарт ирээд Ярмагт хашаа хашаа авч ирсэн гэсэн. Тэгээд тэр хашаа хашаанд л тухайн үед ингээ жоохон айгу жоохон муу байшинтай байсан юм байл. Бараг юм нэг шавар байшин гэдэг чинь шүү дээ. Тийм байшин байсан гэсэн. Тэгэл яг ойр хавийн хүмүүс нь яах вэ ингээд авчгаад дараа нь засчаа байшин гол засчаанлаа ингээд болгоч штэ өөрөөсөө юм чинь ингээд тэгээд авч исэн гэсэн. Тэгээд би ер нь нэг настайгаасаа хойш гэсэн үг штэ. Тэр Ярмагт өссөн гэсэн үг. Нэг настайгаасаа 12 дугаар анги хүртлээ. Тэгээ яг дунд нь нөгөө нэг заримдаа байр түрээсэлж байх ч юм уу. Заримдаа нөгөө Ярмагасаа ингээд олдох ч юм уу тийм байдал байсан. Тэгээ ер нь Ярмагт өссөн. Тэгээ манай аав ээж маань бол амьдралаа гоё болгохын тулд бүх юм хийдэг гэсэн гэж ярьдаг. Аав маань ингээ халтурд явдаг. Жохон бахад. Тэгэл нүг намайг яг өөртөө гараар өссөн гэсэн чинь хинт за миний хүүхдийг харж байгаараа би ажиллаа хийчихэрэг гэдгүү. Тэгээ би аавтай хамт Дархан Улаанбаатар хоёрын хооронд халтурч явдаг гэсэн. Бүр юм нялх бах та. Тэг ингээд шалдан малдаа ингээд уртлын судал дээр ингээд яг хаа одоо ингээд бодохоор жоохон аюултай байхгүй юу? Ер нь бол холын зам ингээд хүүхд. Тэнгүүд ингээд шалдан малдаа ингээд тээвэр одоо нэг зорчигчд авцсан байгаа штэ. Тэнгүүд заримдаа ингээ урдлын хүн сууж байгаа юм л тэрнийх нь үр дээр ингээ явж идэг. Заримдаа ингээл аав урталтаа ингээ тавьсан тэгэл явж идэг. Ер нь тэгэж өссөн гэж аахгүй юу. Тэгээд за ингээ замраагүй ярьж болно штэ. Гайг орж ирж байгаараа. Жохон бахта яг ухаан орсон цагтаа заяа. Би тэгэж боддгоосан. Би хурдан том болох юмсан. Аав ээжтэй тэг ингээ нүг нэмэр болох юмсан гэж үтсэв би боддгоосан. Би аав ээжтэй мөнгө өгдөг. Аав ээж хоёр маань ингээ ажил хийхгүй. Тэг би ингээд аав ээж маань одоо юу хэрэгтэй вэ? Тэр болгоныг би өгдөг хүн болох юмсан гэж боддог сахгүй ч одоо тэгээд юм болчихсон. Манифест жоохноос манифест зурсан шүү дээ. Тэгэл ер нь Ярмагт л өссөн дөө гэр оролт өссөн би. Тэгэл гэр оролт үүсэх ямар үлээ. За бага наснаа бол нэг ингээд гэр оролт өсч байгаа нэг мэдгүй шүү дээ. Тэгэл манай аав ээж маань ямарчсан. Бага насны тэр Ярмагт өссөн дурсамж нь манайх нөгөө нэг автобусны булаас амар зайтай. Тэгэл амар хол алхаад байгаа юм шиг санагддаг гэсэн зэрэг ингээд доороос ингээд алхдаг. Заримдаа бол яг ингээд мөнгөтэй үед аав ээжийн мөнгөтэй үед таксидаг гэсэн байхгүй юу? Мөнгөгүй үед нь ингээд алхацдаг. Тэгээд аав маань айгүйх юу хөдөө гадаа их ажилд явдаг гэсэн. Тэгэл би ер нь ээжтэй агаатай амар хүлддэг байснаа л ер нь санаад идэв. Тэгэл агаа маань бас намайг ер нь бас ингэ өсгсөн. Одоо ингээл аав ээж ажилдаа явах үед бол би ингээл агаатайгаа үлддэг. Бага анги мангад манайх ингээл ирээд авдаг тийм ер нь байсан. За 10 жилдээ ямар хүүхэд байсан бэ? Хэр сурдаг? За сурдгийн ч ах уу? Ямар хүүхэд? За эхлээд бол би 10 жилдээ онд сурдаг гэсэн. Тэгээд яагаад онд сурдаг байсан бэ гэхлээр ер нь бол аав тэгх ёстой гэдэг гэсэн шүү дээ. Тэрнээс гадна яг дунд ангиасаа хойшоол ер нь хүүхдийн сурлага ингээл фью ингээл доошлсон шүү дээ. Тэгээ би яг яагаад гиндааж үлдсэн бэ гэхлээр бүжиглэхийн тулд гиндааж үлдсэн ер нь бол манай аав намайг за чи ингээ бүжиглээ тэгээ бүжгийн дугууланд явмаар байгаа бол онд сураа. Хэрвээ чи ингээд бүжгийн дугууланд яваад чиний ингээ сурлагч муудаад байвал чи ингэж яахын ингэж явж гадуур гэдэг зэсэхгүй. Тэгээд би бүжгээж авч үлдэхийн тулд амар хичээж ингэж онц гарах гэж тэгээд онц сурах гэж амар хичээдэг гэсэн. Онц гарах гэж биш шүү, яг онц сурах гэж шүү. Бага ангидаа амар эргэтэл хүүхдээсэн. Тэгээд бага ангидаа би яагаад ч юм амар сонио хурдан одоо өсөлттэй гэх юм уу. Тиймээс ингэж амар том биетэйсэн. Яагаад жоохон бахт өгдөг байсан витаминаас болсон юм уу мэдгүй. Өсөлтийн витамин амар их надад өгдөгсөн аав хоёр. Тэгээд тэрнээс болсон юм мэдгүй би ингээл амар том бөөргөө амар томоор мэдэрдэг гэсэн. Би 18 дугаар сургуулийг төгссөн байхгүй юу? Тэрэндээ яг 11 жил тасралтгүй сураад өгсөн. Тэгээ нэгдүгээр ангид нөгөө хүүхдүүд орох гээд ингээд цэцэг байсан. Тэгээ стил ингээд юм бант цагаа ингээд хувцсан хүстэй. Тэгжсэн чинь намайг шууд нэг багш шин. Хөөе 3 дахь ингээд хүч тоож хайшаа гэд. Би уг нь яг ингээд нэгийн аа гэдгийнхаа ингээд арталт нь ингээд тэр ингээд бичигнийхаа тэр хавьд нь ингээд төгссөн. Чи намайг шууд ингээд түлхээд. Тэгээ аав тухайн үед яг хөөе наа чи 3 дахь ингээд хүчсэн ш нэгдүгээр ингээд хүч. Амт цэцэг бүртэн зогссон ш. 7 дугаар анги хүртлээр ер нь том биетэй байсан юм шүү. Тэгээд манай нөгөө ангийн манд нар намайг Чингис Мингис гэж дууддаг заяа. Тэгээ яагаад тэгэхээр би ингээм амар сахалтай байсан. Ер нь би одоо ч амар сахалтай.
Тэгэл нэг тухайн үед чи ингээл бүх юм пүм гэсэн нөө үстэйгээ байгаа шүү дээ. Ингээл засан масна гэж аахгүй. Тэгэл ингээл сахална ингээл уцаг хөмсгөн ингээл нийлцээ ингээл яг Чингис хаан шиг харагдаж байсан юм шиг байгаа мэдгүй. Чигээс тий яаж яхад нь би ингээд одоо бодохоор одооныхаар бол бүли байсан байж магадгүй ч юм санагдахгүй. Гэтэ яг би ингэж хүний бүлийддэггүй ер нь банднартай юм нийлдэг гэсэн шүү дээ. Тэгээд намайг цаанаасаа бүли болгоцсон ч юм мэдгүй. Чи бүли гэж аим буруу юм байна. Ийм зодооч. Тийм биш надаас зүгээр л айдаг л байсан юм байна л да. Ер нь ингээд бодоход би яг үндэ ингээд 5 дугаар анги бага ангитаа ингээд нэг амар ангийнхаа ингээд хүмүүсийг зодож ирсэн санахгүй байхгүй юу? Зүгээр л надаас ингээд айдаг. Зүгээр би ингээд амар том битээр юм Чингис хаан шиг болох. Айдаг л байсан юм байна л да одоо бодоход. Ер нь нэг юм атман шиг байсан заяа нэг сонио. Ягаад ч юм би цаанаас тийм болцсон. Тэг би ингээд 5 дугаар ангитаа ангийн дараа марга байдаг үлээ. Бага ангитаа бол би яалч яг юм хинэтэ онцордог ус яг өөрөө. Тэгээд ямар нэгэн шалтгаангүйгээр онцордог. Тэгээд ер нь яг амар хинэтэ яг нөгөө нэг ангийн нэг яа дугаа гэж босдсон шүү дээ. Яг нэг жоохон тиймэрхүү хөвгтөөсөн. Тэг ингээд яа хичээл хийж штэ дугаал таа гэж мэгэл яг тийм байдаг штэ. Тэгэл болохгүй ингээд бандар мэл дажнаад бол тас гэж очиод халагдчихдаг. Гэтэ энэ ингээд амар буруу юм бэлээ ингээд бодох нь. Тэгээ тухайн үед ингээд одоо ч гэсэн ер нь тэгдэг одоо тэгтээ харьцангуй юу болсон бахад нөгөө одоо ч гэсэн алгацдаг гэх гэж үзсэн биш. Хүний эрх гэдэг нөгөө нэг юм байдаг болсон хүмүүс байлбал тийм байхаа болсон бах тий. Бас байгаа юм болоо мэдгүй. Ер нь жоомхтой юм тэгчдэг байсан. Тэгээ тэрнээс бас уушлахгүй яа. Тэгээ би ч гэсэн тийм байсан шүү дээ. Тийм. Тэр ихтэй яг одоо бодоход ингээд санаатай тий би ингээд энэ хүн дээрлэх юмсан гэж боддгоо. Би ингээд зүгээр робот шиг ингээд очиод нэг юм. Тийм. Тэгээ би ингээд гол нь за ингээд өөрийгөө өмөрөөд байгаа ч юм биш заяа. Тэгээ ингээд бага ингээд ингүүд ангийнхаа банд нартай ер нь гоё дунд анги мангадаас ер нь амар юм зузаан байсан. Нөгөөдөл нь дээрлүүлэх дуртай байж мэдээ жоохон гаж байсан юм аа хаашаа одоо бодно ярихаар. Сонь ангийн банд нар ч гэсэн охтуудын амар үздэг. Тэгэл охтууд нь ч гэсэн нөгөөдөл нь өдүүлэх дуртай ч юм шиг нэг тийм байсан шүү дээ ер нь. Тийм ер нь тийм л байсан. Яг манай үеийнхэн юм шиг үү. Тэгээд ер нь амар итвэхтэй хөвгтөсөн би бүр яг нөгөө нэг итвэх гэдэг хүн чинь бисахгүй өстэй. Юм бол би тэгч огшот гिचгээл ингээл амар тийм хөвгч юрнээсэн. Урлагийн өмнө нь ч би гिचиг гэж спортынхт нь би гिचиг гэл. Тэгээ спортод бас нэг амар юу байгаагүй юм. Намайг өндөр болохоор 5 дугаар ангид бас 5 дугаар ангид баха. Өндөр болохоор нөгөө саксны юунд оруулах гад манай биеийн тамирын багш амар үтсэн заяа бүр үнэхээр үл үтсэн заа бүр ингээд ануу дараа ингээд яйдаа гэд чи ийшээ ороодохдоо гэл ингээд би бүр гэл цуцсан баталгаа бүр сургууль дээр ирэхээр бүр ингээд багш бүр нэргүй багш байна байхгүй нөө гэж ингээд орж мороод тийм амар саксан дурггүй юм. Дурггүй чаашаа өөрөө тоглох дурггүй байсан юм болов. Илүү урлаг талдаа сонирхолтой байсан байхгүй тэгээ санасаа. Тэгээ тийм байсан. Тэгээд дунд ангидаа ороод арай гайгүй тэгтэл ер нь бас галзуул төрлийн хүмүүс ер нь ингээ идэвхтэй юмд дуурч идэг, хэрүүл хийвэл хийчихэж идэг, хийхгүй өмөрөөл ангийнхаа хүмүүсийн өмөрөөл өмөрчж идэг тийм ер нь байсан. Алга ангидаа ороод яг амар production бүжгийн дугууланд ороод арай өөр хүрээлэлд ороод жоохон эмгтээлэг болчихсон шүү. Тэгээ жоохон нөгөө анги дээрээ бас бүр 11 12 дугаар ангид ялангуяа анги дээрээ нөгөө байх хугацаа арай багасаад хичээлдээ суучаад шууд нөгөө зал руу явах юм сонирхолтой болсон. Тийм болоод ер нь илүү жоохон эмгтээлэг тал руугаа уусаал тэгээл дууссан да. Хэдэн ангитай бүжиг рүү орсон чинь 12 11 яг юунда яг сургалтын амирт суулсан нь 9 дугаар анги хаа. Би ч нөгөө нэг бага анги дунд ангидаа уусаа үздэг байж байгаа нөгөө 7 дугаар анги мангид чинь 7 8 дугаар ангид чинь тэр хэдийг YouTube-ээр үздэг. Тэгээ даанч нөгөө би өдөр хичээл ордог болохоор өдөр сургалт дандаа байдаг гэсэн шүү дээ 4 мөрөөс 3 мөрөөс тэгэхээр амжих боломжгүй тэр бүр хүлээж байгаа 9 дугаар ангид очижсэн. Тэгээ тэнд бас манай ээж маань намайг оруулсан. Би орхоос айгаад. Тийм шүү дээ. Тийм заал руу. Бүр яг ингээд машинаас ингээд харсан төөх гадаа бүжгэлж байна. Одоо тэгэл гэсэн нэг амар гоё тухайн үед чинь яг тэр бүжгэлдэг хүмүүс амар гоё санагддаг байлаа шүү дээ бүр ингээд тэгэл нэг тийм от шиг тэгэл ингээд үздэг хүн ингээл бүжгэлж байна. Яа ямар гоё юм бэ гэл ингээд буухсан машинаас буучдаг. Бүр үнэхээр бууж чаддгүй бүр яг яах вэ ороод ингээд ороод тэг би бүртгүүлээд яах вүлээ гэдгийг тэгээд ээжийг орчих гэж ээж цаас орчих би орчих. Тэгээд ээж ороод цаастаа миний охин инх юм шүү тэх юм шүү гэж хэлээд за ор гэж намайг алгадаал барыг орууллаа тэгэл хөөж хагаад ороод тэгэл юм сургалтын цугаал ихсэн дээ. Амар сандраал. Чи бүжиглж эхлээд ямар клипийн тоглолоо сэгсрээдэг дээр ахи байгаа. Тийм. Сэгсрээдэг гэдэг чинь миний хамгийн анх тоглолцсон гэх. Тийм аа. Гүүстэй.
Би анх клипэнд орж исэн ингээд олоолаа орж морж исэн чинь тэр нэг Люминогийн нэг клипэнд гурван найз лөө киноны тэрэн дээр нэг очиж мачиж үзчихсэн. Тэгээд сэгсрээдэг гэдэг сэгсрээдэг биш үү? Сэгсрээдэг дуу. Цэцэр гэдэг цэцэр ахын цэцэр гэдэг дуун дээр ороод тэр чинь хамгийн анхныхтай амар жоох юм шиг одоо ингээд үзэх юм бол би хальт байдаг юм. Одоо нэг шагаал өөр юм. Маш уурт шул уустай. Бүр миний яг ориг ус чинь бүр юм шул шүү дээ. Яг тийм үстэй тэгэл ингээл юм жоохон бондар тийм байж идэг. Тэгээд тэрний чин дараа алив дансаа гэдэг цэцэахын дуун Шууд тэгж үсэрч байгаа юм уу те? бараг тийм баха. Дунд нь яснаа би санахгүй байна. Тэгээд би тэр үед чинь цэцэахыг таньдаг одоо танигчтай одоо ингэ мэддэг болчихоо штэ. Инстаграмаар ингэ дагалцдаг болсон. Тэгэл бүр том болсны дараа гэсэн үг штэ. Бүр том болсон би ч бүр ингэ шал өөр арай жоохон өөр царайтай болсон байгаа штэ. Тийм юм болцсны дараа яг алив дансаа гэдэг дууг хийх чинь гээ тэгээ би тэрэнд орж исэн. Тэгээ тэрний дараа хамгийн их үзсэн дуу Never. Алив дансаа чи өмнө юм уу те? Өмнө шүү дээ. Тэгээд Never дээр чинь алив дансаа дээр танилцсан хүн оногч алив дансаа дээр танилцаад тэгээд манай бүжгэлдэг хөрхөн дүү байгаа махаа гэж үгэл. Тэгээ Never тоглолцсон шүү. Бүжиг дээр тулгарч исэн хэцүү зүйлүүд. Гой зүйлүүд угаасаа ингээл хүн болгоо ярьдаг шүү дээ. Одоо хэцүү зүйл нь. Гэтэ нэр дурдал хүнийг шийдлээд ахгүй. Яг бүжиг дээр яг тулгарч исэн надад хэцүү юм бол байхгүй. Яг тийм бүжгийн community надад тулгарч исэн одоо бодоход одоо хүртэл миний гомдол тайлагдаагүй юм санагдахгүй ингээ гомддог юм байдаг. Тэр болохоор би ингээ нүн яг бүжгэлдэг байх үедээ бол ер нь амар юу байсан юм аа. Гинэн гэх юм уу те яг хүүхдэр. Яг хүүхдэрээс ахгүй яг ингээд бүх юмыг амар гоё гинэн цалганаар хардаг те. Намааг орж явах үед чи одоо дээдл надаас дээд үйл байна уу ер нь тэдний бүдгийн ахаа хичээл гэж дууддаг. Одоо тухайн үед танилцчихсан бүх хүмүүсээ би одоо ахаа хичээл гэж дууддаг. Тухайн үед бас нэг байсан нэг ихч байдیں۔ Би бас ингээ хүндэлдэг ихчихгүй ч тийм манай заалных яг бас биш гэх юм уу. Миний анхны найз залуу байгаа штэ. Тэгээд би одоо ингээл яг үерхэл гэж юу юм те бараг үнсэлцгээс ч ичдэг дээрээ ингээд байж хахад миний яг дотн байсан ихч дээр очсноо нэг сони юм хэлснээ. Манай тэр дотн байсан ихч маань над дээр сони асууж масуугаал. Ер нь тэр нөгөө нэг ихч гээд байгаа штэ. Тэр хүннээс болоод ер нь нэг аим сонио ямар сонин ийм хүмүүс байд юм уу гэдэг нэг тийм юм хүн танилцсан юм тийм. Юу тэрнээс өмнө бол би юус тэгэж бодохгүй шүү дээ. Би яг тэр дотны ихтэй булаагчтай аим дотносаа булаагчтай тэгээ бадмаа хоёртой ер нь аим дотносхгүй тухай үед яг тэр хоёр бол миний амьдралын одоо зөвхөн сургуулаас гадна одоо манай 10 жилийн найзууд байгаа шүү. Тэрнээс гадна хамгийн анхны амар дотноос найзууд. Тэгээд тэр гоё дотн байсан үерхэлний сонин гаднаас орж ирээ нэг сонин бүхэн нэг сони юм яриад тийм. Тэгэнгүүт яг нэг амар яг яс хаяагүй мөртлөө зүгээр би сонин гэдэг хүнд итгэж болохгүй юм шиг санаг тийм мэдрэмж өгч байгаа байхгүй. Цаагаараа бөөд үзүүлсэн гэ би дараа нь ингээд сонсчихсан за. Яг намаа ингээд бөөд үзүүлсэн мэдгүй манай X-ээс намаас салгамаар байсан юм болоо. Би одоо тэр нөхцөл байдлыг одоо өөрийнх нь амнаас итэ сонсоог болохоор ойлгодгүй. Яг юм рандом хүнийг нь бөөд үзүүлнэ гэдэг чинь аяг гэсэн юм би тий. Аим сонин тийм утгагүй юм яриаг би сонсч байсан. Миний амьдралын дээр хамгийн анхны тийм ховж юм биш ч ер нь одоо бодоход. Тэгэл тэрнээс биш өөр нэг амар хэцүү юм болоогүй. Бүжгийн community гэдэг чинь өөр амар гоё. Бүжиглэн гэдэг чинь өөр амар гоё. Тэг бүжиглдэг хүмүүс бас өөрөөсөө амар гоё юмсэн. Тэг ганц хоёр нэг юм сонин зүйл тохиолдсноос биш. Анхны үерхлийн чинь тухай ярив. За. Тэгээд ийм анхны дурлах мэдрэмж, анхны heartbreak, тэр break up тэр зүйлүүд ямар хөөсөн бэ? Миний анхны дурлалыг бол G-Dragon авсан шүү дээ. Би хамгийн анх эмэгтэй хүн одоо дурлалцч мэдгүй байхгүй би яг тэгээ яг цэцэрлэгт ингээл энэ бай надад сайн бахтаа гэж бодсон ч гэсэн яг тэрийг дурлагч мэдгүй. G-Dragon-ыг би анх яг тэр нэг Dory Cash гэдэг байхгүй. Тэр дуун дээрээс ингээд төсөлт нэг чинь инээд байхгүй. Тэрнээр би анхаарад гэнэ сонин ингэжсэн за тэгээд эмэгтэй хүн чи эрэгтэй хүнийг харахаар ийм мэдрэмж авч болдсон юм биш гэдэг мэдрэмжийг надад G-Dragon өгч илаа. Тэгээд анхны үерхэл болохоор тэгээ бүжгэлдэг залуутай үерхчихсэн 16 тайдаа үерхэд 20-тоо бараг салж илуу. Одоо тэгэл анхны үерхэл болохоор бүх юмыг би шинээр ер нь Excel-ээс ингэ сурсан. Ер нь бүх зүйлийг те яг эрэгтэй хүнтэй яг яаж харьцдیں۔ Ямар эрэгтэй эмэгтэй хоёр хүн наана гой харагдаж байгаа гэсэн цаана зөндөө асуудал байж болдсон байх ч юм уу те. Тэгээд эрэгтэй хүн эмэгтэй хүнд ийм муухай мэдрэмжийг өгч болдсон байх. Эмэгтэй хүн бас эрэгтэй хүнд тийм муухай мэдрэмжийг өгж болдсон байх гэдэг бүх зүйлийг ер нь
анхны тэр X-ээс сурсан гэж ер нь одоо боддог. Тэгээд айгүй ер нь зөндөө л олон юм сурсан билээ одоо ингэ бодохоор. Одоо юу гэнэ ч ярмаар юм би үргэлжлэн. Тэгвэл тэр үерхэл дээр хамгийн сурч авчихсан гой зүйл нь юу гэсэн? Тэгээ хамгийн мэдэрч хамгийн муухай мэдрэмж. Ингээ хоёр төйлийн яриа л. Одоогор миний за муухайг нь эхлээд ярьчих. Яг л одоо би sorry гэхдээ мэдгүй гоё үе зөндөө байсан заяа. Гэхдээ яг одоо нөө сансны дараах ч юм уу үе жоохон муухай үе ингээ үлдчихдэм байлээ ер нь. Тэр үед манай X намайг тэгжсэндээ нэрээ амар муухай тэр муухай гэдэг нэг тэгээд үлдчихдэм байлээ шүү дээ амар санаа. Муухай юм нь болохоор одоо бодогдож байгаагаар болохоор анх дөнгөж бит хоёр ингээ үерхэд эхэлсэн байж хахад манай X ингээд нэг тэмцээн нэгээд орцсохоо онлайн тэгээд би гэртээ ингээд би нөгөө оччихдаггүй шүү би жоох хүүхдтэй болохоор би ингээл яг ингээл очиж мочоол ингээл байж чадахгүй хажууд нь хамт байж чадахгүй гэхдээ би ингээл онлайнаар тэрийг ингээл тэ хүмүүс рүү нэг лайк шеэр гуйдаг гэсэн шүү дээ тэр лайк шеэр нэг тэмцээнс тэгээд лайк шеэр ингээд гуйдаг юм би өстө хүм болгонлоо ингээл явуулаад за ингээл чимээгүй тий араас уус хамгийн чухал юм лайк суулгах юм чинь тэр үед нөгөө манай эд намэд хамтлагийнх нь яг бөөнөрөө сууж байгаа нөгөө тэгж явуулж исэн гэсэн. Тэгээд би болохоор ингээ гэрээсээ тэгээд ер нь ингээл шүнжэнгөө баг ингээл унтахгүй за би ингээл амар өөрийнхөө хувьд амар хичээгээд байгаа байхгүй. Тэгээд миний хувьд ингээл амар хичээл зүтгэл зар би тэр X-ийн найзлахаа төлөө ингээ хичээгээд байгаа. Тэгсэн чинь бүр дараа нь үрхэд нэг нэлээд олон сар болсон байж байгаа уусаа ингээ чат унших юм гардаг штеп. Тэгээдсэн чинь би ингээд чатыг гүйлж аваад уншваа. Яг хажууд хамт байгаа байхгүй бид хоёроо ингээд нууцаар үзээгүй. Яг ингээд үзэл та гэж хаад ингээд үзээд ингэсэн чинь ингээл өмнө харцдаг байсан сайн байсан гэж зохон мөхнийг нь охиндоо яаж чадалж исэн мадалж исэн гэж үзэх үзэл үзэж байгаа байхгүй. Тэгэл ингээл уншиж исэн нэг содын юм байхгүй. Тэгэл ингээл зүгээр ингийн чадалцсан. Тэгээд би уцыг тавьчаал ингээл бодсон ч дон гээл за хүү эн чин он сар нь юу илээ. Хэвээ нэрээ би нөгөө ганцаар жоохон тим юм байсан санагдахгүй. Би ингээд ёост ганцаар хэцүү нөө мэс өнөөч билүү бараг тий ганцаардж байна ч билүү тийм найз байхгүй гэсэн юм. Тий нэг ганцаардж байна гэдэг юм бичсэн байсан хаяа ганцаараа бүгдийг хийгээд байгаа юм шиг утгатай юм бичсэн байсан санагдаж байна. Тэгсэн чинь яг үндэ ганцаар ээвгүй шүү дээ тийм хамтлагийнх нь бүгдээрээ ингэжсэн. Яг тэр нөгөө тухайн үеийн тэмцээний хатлаар ихтэйсэхгүй. Тэг хамтлагийнх нь бүгдээрээ ингэ хичээжсэн. Би арталт нь бас ингэ хичээжсэн. Яг тэр үедээ ингэ сонин тиймэрхүүтэй бичсэн. Тэгээ ингэ чатанд харсан чинь надтай ингэ өөрснийхаа дараа тий яг намайг өөрийнх нь төлөө би ингэ хичээгээл заасан нэр тэр тэмцээний ялуучсан ингэ ингэжсэн үед ингэ биччихсэн. Тэр амар хамгийн муухай одоо бодоход. Тэгээ тухайн үедээ бол тэр нь амар муухай санагдахгүй шүү дээ. Тэгэл би гомдож момдол ингэ салааг байхгүй бит хоёр. Тэгмэд одоо ингэ бодохоор хэрвээ миний үерхэл тийм юм дахиж тохиолдох ч юм уу тий тэгэх юм бол амар тэнэг байхгүй. Гол нь яг зүгээр ингэ чадалж олноо ер нь бол ингэ өмнөх таньдаг хүн шүү дээ тэр чинь. Ингээ үерхэл байгаагүй яг ингээ нэг талаасаа сайн байсан ч юм уу. Тийм хүн зүгээр ингээ танилын хүрээгээр ингээ бичиж ч юм уу чадлаа. За юу байна гэж болно миний хувьд бол. Би өөрийнхөө хувьд ингээ хичээл зүтгэл гаргаж ийна гэж бодож байхад тэр хүн тэнд өөрийгөө ганцаард чинь гэж бодоод сонио өөр охинтой би яхад кэрлүүлэх гэдэг маашин дээр тэр нөхцөл амар муухайсан. Тэгээд тэрнээс гадна ингээл дахиад зөндөө юм байгаа л та нөгөө нэг одоо манай X-ийн маань гэр бүлтэй холбоотой ч юм уу те нэг тиймэрхүү асуудал зөндөө байгаа. Тэр чинь тэр нөгөө өөр хүний хувийн юм болохоор тийг бол нэг ярьж яах юм гэж бодож байна. Гэтэ ер нь гайгүй дээ бит хоёр амар токсик бол байгаагүй. Амар хөөрхөө ирчихсэн. Тэгэл миний ч анхны үерхэл байсан болохоор би ч туршлагагүй байсан. Би ч тэр хүнийг одоо нөгөө яаж гэрэлгүй те яаж халамжлах уу гэдгийг мэдэхгүй байсан. Тэр хүн ч ингээд тэр хүний анхны үерхэл биш мөртлөө яг наадтай яаж харьцуу тэр тийм serious үерхэл юм болов удаан хугацааны хамгийн удаан үерхэл шүү дээ. Тэрнээс өмнө яг манай бас нэг охинтой нэлийн удаан үерхэлжсэн. Гэтэ яг нэг 2 жил хавцаач лөө үерхэлжсэн гэж ярьдаг байсан. Тэгээд надтай болохоор ингээд баг 3-4 жил гэхэр чинь амар удаан хугацаа болчихж байгаа хөөх. Тэ шал өөр үерхэл болоо явчихж байгаа. Тэгээд үерхлээс хамгийн сурч авсан гоё юм. Тийм. Бага мэн. Би X-тэйгээ үерхэд хамгийн том зүйл бол заяа хизээж найзгүй болтлоо зөвхөн би бинтгээ ингэж байж болохгүй. Хизээж найзуудаа хайж болохгүй. Эрэхтэнч найз нөхдөд байх хэвээр, найз нөхөддөө цаг гаргаж авах хэвээр. Тэгээ бисэдмэр байд юм уу? Хаяа бисэдмэр байвал бисэдэж болно. Найзуудтайгаа тийм заал авах те яа би заримдаа яг ингээд юм юугүй бол шоудаж мавдах ч юм уу те ямар нэгэн буруу юм хийхгүй өөр охтуудтай ингэхгүй л бол үнээр арга тавих хэмжээний муухай юм хийхгүй бол тэр хүн найзуудтайгаа ингээ гоё байх хэвээр тэр орон зайг нь олгох хэвээр юм байна. Би ч гэсэн хизээж те зөвхөн манай найз алвал миний одоо те бүх юм шиг
найзгүй байж болохгүй гэдэг юмыг ойлгосон. Ер нь бол би салхтаа ер нь найзгүй болчихсохгүй. Тэгээд ямар ч найзгүй болсон байж байгаа заяа. Нэг өөр хүрээлэлд орж үзээд тэгээд ийм шинэ хүмүүстэй танилцаад тэгээд тэгсэн чинь надад тэр нь ингээд гоё наа амар гоё санагдал. Тэгэл би би жоохон ингээ те ийм нэг комфорт зондоо байгаад исэн байх шүү. Энд байгаа миний амьдраад байгаа амьдралаас өөр ийм тэлцэн ийм амьдрал байд. Одоо би энд байгаа амьдралаас өөр амьдрал байхгүй гэж боддог байхгүй гол нь. Тэгмээ тэрнээс өөр ийм гоё амьдрал байд юм байна. Өөр гоё хүмүүс байд юм байх шүү. Тэгээ энэ гоё хүмүүсээс би зөндөө олон сурах юм байд юм байна. Би энэ хүмүүс бас цаг гаргах хэрэгтэй байна. Зөвхөн энэ ч ингээл байгаад чи надтай уулзахгүй нэггүй байх те. Нөгөө найз залуун гэсэн чи надтай ингэхгүй байх гэд тэгэж байх хэсгүй юм байна гэдэг юмыг юу сурсан. Тэгэхээр хосоо хажуудаа байгаа хүнээ найз нөхдөс нь хизэж битээ салгаа. Тэгээ чи өөрөө ч гэсэн бас найз нөхдөсөө хизэж битээ зайгаа барь. Байнга найзтайгаа уулзаж байгаа хэрэгтэй. Ер нь найз гэдэг хүн чинь ингээ нэг юм терапи штэ бүр ямар нэг юм эмчилгээ штэ өөр сонин зүйл штэ найз тий найз юм сонин тий. Аха. Тэгэхээр ер нь тийм тэр үеэлээ сурсан хамгийн том юм бол энэ юм байна. Орчлон хорвоо тий тоо ирэл юм шиг юудасаа байж болохгүй. Би юм асууж болох юм уу? Нөгөө амьдралд чинь яг нөгөө тулгарч ирсэн амар хэцүү уналт босолтууд гэж болно шүү. За. Ер нь ч тийм миний амьдрал одоо ингэ бодохоор амар гоё. Ер нь яг ингэ аав ээжтэй байсан юм. Манай аав ээж хоёр бол бүр үнэхээр намайг амар гоё өсгсөн. Би тухайн үедээ бол жоохон бахтай ингэ мэдгүй штэ. Би одоо манай гэр бүл ингэ мөнгөний хувьд ч юм уу гацагдaltaй байна гэдгийг мэдгүй. Гэхдээ одоо ингэ бодонгууд би яг ингэ жоохон бахтай гацагдaltaй юм шиг байсахгүй. Яг ингэ бүх хүссэн юм авдаг. Тэгэл бүх юм бэлэн зэлэн одоо хашаа ушимд байх юм өвөл бол тийм штэ. Өглөө даарна, өдөр даарна те. Тэнгүүд би яг үнэндээ гэртээ даарч үзээгүй. Яагаад тэгэхээр намайг сэрхээс өмнө манай аав ээж босоод галаа түлцсэн байна. Тэгээд халаацсан байна. Тэгээд намайг яг хүүтэн өрөөнд ингээд сэрэх үед хувцнууд ч юм уу хүүтэн байдаг штэ. Тэрийг аав ингээд гидсэндээ игээд халаагаа тэгээд ингээд шууд ингээд надад өмсүүл. Намайг яг орноос ингээд босонгоо ингээд өмсүүлдэг гэсэн. Яг тэр бол миний жоохны амар гоё дурсамж. Тийм. Тэгэл орой эрэнгүүд манай аав чинь бас нөгөө нэг амар их машинтай байдаг гэсэн юм аа. Яг ер нь намайг жоохон байснаас эхлээл гэл машин аим сонирхолтой нэг тээвэрч явдаг гэсэн шүү. Тэгэхээр байнга л машинтай байгааддаг байсан санагдаад байна. Тэнгүүд орой ингээл хүүтэн орой ингээл өдөржингөө ажиллаж байгаа л би ээж ажил дээр байж байгаа л эрэнгүүд гэр мэдэж хүүтэн байгаа штэ. Тэнгүүд ингээл дулаахан машиндаа ингээл сууж байгаа л аав ээж хоёр гяс ороод ингээл юм уу янзлал гэр мэрээ халаагаал тэ нүүрс мөрс юмнуудаа түлээл тэгэл дулаахан гэрт би ингээл ордог. Ер нь яг тийм л байсан яг юм. Яг одоогийн би миний амьдарч байгаа амьдралтай харьцуулбал ингээ хэцүү юм шиг мөртлөө амар гоё амьдралаар ер нь өссөн гэх юм уу. Тэгээ манай аав чинь болохоор яг нөгөө өөрөө ийм академиолог те ийм эрдэм мэдлэгтэй ийм хүн байх хэрэгтэй гэдэг шиг өөрөө яг тийм хүн байсан гэж ер нь бол яг одоо ажиллагаа болцсон л доо. Тэгтээ тухайн залуу үедээ тийм байсан. Тэгээ манай ээж болохоор оюутлын салбарт насаараа ажилласан. Байнга оюутлын үйлдвэр ер нь бол ажиллаулж байгаа. Тэгээ одоо бас ажиллагаа болцсон. Тийм баг. Одоо түрүүний уналт босолтойгоо асуултыг асууя. Би яж хат 8 сэтгэл хөдлөл өндөртэй хүн шүү дээ. Тэгээд яж хат нь ийм зүгээр нэг ийм бичлэг үзэнгүүд л ингээл гэл эхэлдэг. SpongeBob үзэж гараг үйлдэх. Тийм SpongeBob бараг тэнд гараа углангууд би энд уйлдаг хүн болохоор ингээд ер нь юм ярихаар амар уйлдаг. Тэгээд чамтай зүгээр ийм өөрсдийнхөө найзуудын харилцаагаа ярихтаа хүртэл ингээд уйлах гэдэг шүү дээ. Тэ нөлөөс ойрхон байсан нь би бол гоё гэж боддог. Ийм амар хатуучтай болсон. Тийм биш яг гоё ингээл энэ зам чин бити арилаасаа гэж боддог юм. Баярлалаа. Зүгээр. За амьдралынх нь уналт босолт. Хамгийн бараан хэцүү дурсамж ч юм уу. Яг энэ үеийг яаж давнаа? Эсвэл яаж давцсан болоо гэж бодож ирсэн тэр үед. Би ч одоо 26 нас хүрэх гэж байгаа шүү дээ. Нэг амар бас хөгшрөөгүй амьдралдаа нэг амар олон юм бас үтсэн бол хүн биш. Энийг үзэж байгаа хүмүүс одоо энэс илүү бас туулсан байж магадгүй л. Миний ер нь амьдрал тохиолдсон хамгийн хэцүү зүйл бол манай аав өвдөв. Яг энийг нөгөө нэг ээж мэж ч юм уу гэрийнхүү үзвэл ярьж болохгүй юм байсан байж магадгүй. Гэхдээ би ярьчих гэж бодож байна. Намайг жоохон бахад манай гэр бүл ингээд бүгд нэг талд өвдсөн байхгүй юу нэл. Би ингээд жоохондоо гэтээ нэг ухаан санаа орцсон. Бүх юмыг санд байгаа. Тэгээ жоохондоо ингээд салхин цэцэгтэй. Тэгээ аавынхаа их чинь өсөхгүй нэг юм.
Тэр үед тэгсэн чинь манай ах гараа гимтээгээд манай ахын гарыг буруу оршлоод тэг ингээ бараг тайрн майрн болцсон. Тийм яг ингээ хэцүү юм болцсон. Тэгсэн чинь манай ээжийн бие нь бас өвдсөн. Манай ээж ингээд гидсэн мэдсэнчлөө бүдүүн шулуун гидсний ингээ жоохон асуудал гараад тасар гэдэг ч юм уу. Тэгээд ер нь жоохон ингээ хөвтөрт бараг орсон маягийн тиймээс хгүй. Тэгмээд аав ингээ ганцаараа бид гурвын дунд ингээ гүгээд тэр тухайн үед одоо манай ээж маань ингээд аавыг хараад одоо гэртээ багш ээж маань гэртээ ингээ ирсэн. Тэгээд чи яаж чадсан цэлэгнээ надраа хараад тэгэхээр ч юм яг угаасаа нөгөө мэддэг хүмүүс болохоор нөгөө нүдэнд харагдаад дээ. Одоо яг аав ээж ямар харилцаатай ямар амар хөрхөн гэдгийг мэддэг болохоор тэгээд ингээд ээж маань гэртээ ирсэн. Одоо агаа бит хоёрлогоор ингээ өөрөөр газар байгаа шүү дээ. Гэрээс гарч ирэхгүй. Тэгээд аав ингээд яг асраад бид гурвын дунд ингээд гүйцэхгүй. Тэгээд ээж яг ингээд диван дээр ингээд хөвтөж хагаад аавыг цааш хараад нөгөө хоол хийж яхад нь хараад тэгсэн чинь манай ингээ амар турцсан. Тэгээд баг тэр дотор өмдөн ч тий баг ингээд амар сонио нөгөө унжихаар хэмжээний турцсан. Тийм их манай ээж хараад ингээд арай тийм хөнгөн ярих байсан юм. Тэр нөхцөл байдлыг нь хараад ээж маань за би ингэж зовоож охоор амиа олсон баг дээр ах гээд тэгээд тэгж бодчихсон гэсэн. Тэгээ мэдээж чадахгүй шүү дээ. Жин хүүхдүүд нь байна. Тэгээ өөрийнх нь төлөө ингэж хичээж байгаа. Маань тийм хань ижлэн байна. Тэгээ тэр үе ер нь бол амар хэцүү үе. Амьдралын одоо ингэ бодохоор. Тэгээ бид нэр тэгээ тэр үеэсээ босч ирсэн. Тэгэд манай аав ээж хоёр ер нь яг биенийхээ маш хэцүү үеийг үед ингээд хамт байж яг чадсан болохоор яг нөгөөний гэрлэгтээ тангараг тавьдаг штеп. Одоо чамайг тий өсөн ч яасан ч тий зовсон ч жаргасан ч ингээд хамт байна гэд тэр тангарага яг ингээд биендээ гоё өгч чадсан болохоор одоо аав ээж минь харилцаа амар гоё байдаг. Тэгээд агаа бит хоёрыг бас амар гоё өсгсөн байгаа байхгүй. Яг ингээд бүр яг жинхэнэ хайр гэдэг юмыг харуулсан хүмүүс гэх юм уу? Яг хоо энэ ингээд жоохон бахад босон явдлоо тэгэл энээс том болсон үед манай бас аавын бие ингээл өвдөл бас эмчнэр буруу оншилсноос гэх юм уу болоод тэгээ буруу бас эмчилгээ хийгээд өөрт нь өний таарах эмчилгээ хийсэн шүү дээ. Одоо юм тухайн үед манай аав уламжлалтаар эмчилсэн. Үе мөчний өвчнгээд тэгсэн чинь уламжлалт манай аавч таардгүй юм болоод тэгээ одоо эндээс бас уламжлалтын амгаах ухаан таарахгүй гэж бас байд юм лээ. Тэгэхээр таарахгүй хүн байж таарад тэг буруу эмчилгээ бас манай аав жоохон ингээд хэвтэрт маягийн яг уу босч ирсэн. Гэхдээ ерөнхийдөө хэвтэрт маягийн байсан байхгүй. Тэгээ тэр үед бас яг ингээд байран солигдож байхгүй. Манай ээж нөгөө гэрт орж юм гадаа гарч ир гэдэг шиг яг тийм болж исэн. Тэр бараг ингээд 12 моёр ч юм 11 нэгдүгээр ангид тахтахаа. Ер нь тэрнээс ингээд бүгдээрээ босцсон. Тэгээ би ер нь аав ээжигээ харах болгондоо л би энэ хоёр хүнийг би л авч явах хэрэгтэй юм. Энэ хоёр хүн намайг одоо тэгээ өдий болтол ингээд амар хичээсэн. Өөртөөсөө ингээд яг гэхдээ ингэж төсөөлж байгаа шиг бүр ингээд амар хэцүү бол би амьдраагүй шүү. Зүгээр юм яг боломжийн амьдарч исэн. Гэхдээ яг энэ нөө надад мэдрэгдэхтэй тэр нь ингээд амар хэцүү юм шиг те. Биш өрөвдмөр санагддаг байхгүй надаа. Тэгээд ер нь бол бид нар айгүй юм гэр бүлсэг хүмүүс. Ер нь яг бүхнээс илүү гэр бүл гэдэг одоо найз залуу ч юм уу те нөхөр ч юм уу найз ч юм уу тэрнээс илүү гэр бүл гэдэг одоо байр суурьнэр байдаггүй бид нар. Тэгээ юу ч тохиолдсон гэр бүлдээ ер нь манай том одоо хамаатны гэр бүл байгаас те. Том гэр бүлэрээ ч ер нь айгүй тийм хүмүүс. Айгүй гэр бүлсэг одоо ямар нэгэн байдлаар хамаатны нэг хүнд нь асуудал гарах юм бол яг бөөнөрөө нийлээд ингэдэг. Одоо гоё тийм ах ич нар байдаггүй хамаатны. Тийм ер нь бол тийм л байна. Тэгэл амьдралд яг хамгийн надад хэцүү гэж санагдсан юм бол энэ. Тэгээс амьдрал ингээд мөнгөгүй байх үе ч юм уу. Тэд нар бол ердөөсөө юм асуудал биш юм бэлээ. Өөр зээлэнд орох ч юм уу. Тэд нар ердөөсөө асуудал биш. Гол нь эрүүл мэнд. Эрүүл мэндэл гэдэг юм хамгийн том асуудал бол тийм дээ. Тэгэхээр аль болох эрүүл байх хэвээр. Тэг зөв эмчилгээ хийлгэж явах хэвээр. Тийм л энэ да. Тэгэл өвдсөн хавцсан хүмүүсийгээ бас ингээд гоё кэрлж явах хэвээр, халамжилж явах хэвээр. Тэсээ баашлчин гэж хүлээж авах хэсгүй юм бэлээ. Яг энэ одоо миний амьдралын уналт босолт яг үндэ биш байгаа хгүй тий. Яг үндэ миний аав ээжийн л уналт босолт байна л да. Гэтэ хажуунаас нь би нөгөө мэдрээд байж байгаа болохоор яг жоохон
минийх хамааралтай юм санагдчих واخ. Гэтэ энэ болгоныг яг тухайн үед надад ингээ хэцүү гэж мэдрүүлээгүй манай аавч хоёр бол зүгээр дараа нь би том болсныхоо дараа өөрөө ингээ бодохоор яг тэр хүмүүсийг амар өрөвдөөд эн чинь бас хэцүү байсан юм байна гэдгийг ойлгож авахгүй. Яг миний амьдралын хэцүү зүйл гэх юм бол ингээд саяхан л одоо 1-2 жил мөлийн өмнө 2 жил дотор ингээд болсон хэцүү ингээд зүйлс байгаа. Тэрэн дээр ингээд чи бас хамаалтай шүү дээ. Чи миний амьдралын хэцүү юм биш. Чамаас олсон шүү дээ. Чи миний амьдралын хэцүү юм биш. Чи тэр үед ингээд хамт байсан. Тэнгүүд тэр л ер нь тэрийг бол нэг амар яриад явах юм. Тэр бол яг миний хувийн санхүүтэй холбоотой ингээд асуудлууд ер нь ингээд гарсан. Тэр надад жоохон хэцүү санагдсан. Гэхдээ яг үүндээ амар хэцүү биш байсан мөлий. Тэгээ одоо бодоход тухайн үедээ ер нь гэхдээ хүндэн зовлон нэг тэгэж хүлээж авд юм л шүү дээ. Яг ингээд яг бүн ингээ хүрээд ирэнгүүт нь ёо за гэл ингээл хэцүү мэн гэл ямар ч нөө сэтгэлийн тэнхээтэй мундаглааг байсан ч гэсэн ингээд зүр жижигхэн юм ингээд ирсэн ч гэсэн тэрийг амар хэцүү болгож хүлээж авд юм лээ. Ер нь хүн одоо би жишээ нь хин нэгний чиний ч юм уу те амар юм ямар нэг асуудал гарлаа гэж бодоход тэрийг ингээ хажуунаас харахад итгэж асуудал шүү дээ гэж бодох ч гэсэн чамд өөрт чинь мэдрэгдэх нь шал өөр шүү дээ. Тэгэхээр нэг зовлон хэмжиж болгүй гэдэг шиг. Тэгээд тэгдэм билээ. Тэгээ ер нь зовлон жаргал ээлжлэн гэдэг бол амар үн юм лээ. Хүн ингээд зовсон ч гэсэн уусаад жаргана. Тэг бас байнга жаргалтай байхгүй ямар нэгэн байдлаар зовох ч юм уу те хэцүү ч юм уу цаг ирнэ. Гэтэ тэрийг гоё яаж давж гарах вэ? Яаж ойр авийнхныгаа гоё кэрлэх вэ? Тэг яаж би ингээд сэтгэл зүгээ ингээд тайван байлгаад ингээд хүлээ гэдэг л чухал юм лээ. Би түрүү ярианаас нэг юм яриулмаар санагдаад байна. Чи аав ээж хоёрынхоо мөнгө өрмийг яаж хийж үзсэн ярьж болох уу? Тийш нэрээ. Тийш тий. Тэр марцсан шүү дээ. Тэрсэм бүр ингээ миний толгойд ингээ байгаа л гэдэг. Ингээд тэрийг чи яриулмаар. Тийм ээ. Тэрийг би бүр тэгтээ мартчих чам аим санд. Угсаа амар сэтгэл тод үлдсэн. 25 жил болоод илүү 25 жил болоод илүү 30 жил болоод мөнгө өрм 25 жил хаа. Мөнгө өрм хийдэггүй. Тэгээд би тэрийг мэддгүй байсан. Тэгээ ер нь тэр санаа бас яг зөвхөн надаас гараагүй ээжтэй нөө ярилцж аваад юм болжсэн. Тэгээ манайх нөгөө жил болгон 5 сарын 1-нд одоо гэр бүлийн баяр гэдэг баярыг тэмдэглэдэг. Яг манай гэр бүлийн баяр энэ дэлхийн нийт юм биш. 5 сарын 1-нд манай аавч хоёрын хурмаа исэн өдөр баха. Тэгээ мэдгүй нөгөө төрөхөд л наваад энэ ухаан ороход л манай аавч хоёр өнөөдөр гэр бүлийн баяр шүү гэж ингээд гараад тэмдэглэдэг байсан болохоор би яг яагаад гэр бүлийн баяр гэдгийг асууж илүү яасан. Тэгээд бид нар тийм өдөр өдөгхгүй манай гэр бүл яг тэр 25 жилийнх нь 9 сард би ээжийнхаа төрсөн өдрийг ингээ гоё тэмдэглэлт юм уу гэж бодож исэн. Би 12 дугаар анги болов 1-р курс гэсэн 12-оо төгсөө би 1 жил гэп авсахгүй юу. Яг тэр үедээ юм байна. Яг хичээл байхгүй. Тэгээд ээжийнхаа төрсөн өдрийг 9 сард болдог. Тэгээд таны төрсөн өдрийн гоё хиймээ гэдэгжсэн чинь гинт 25 жил нь болж байгаа мөнгө өрөм гэдэг юм сонсогдоод тэгвэл ингээд бүр гоё том тэмдэглэе. Аавд хэлэхгүйгээр тэгтээ. Одоо ээж бит хоёр нь хувилж байгаа шүү дээ. Аавд хэлэхгүйгээр ингэ тэмдэглэе. Тэгээ би тэр үед орлого байхгүй заяа. Ямар ч ингэ мөнгө байхгүй, ямар ч санхүүгийн юм юу байхгүй. Тэгээд мөнгө өрмөнд тэмдэглэж байгаа ээж мөнгө хүчгээ аим тэнэг утгагүй шүү дээ чинь. Тэгээд тухайн үед ямар ч мөнгөгүй орлогогүй мөртлөө заяа ингээд ресторан захиалга өгөөд зүр ингэ харанхуй шууд ингэ яаж яахгүй. Ресторан захиалга өгөө тухайн үед тэгтээ урьдчилгааных мөнгийг нь ээжээс авчихлаа. Тэгээд аавд ингээд surprise байна заа ямар ч аавд ингээ хэлэхгүй зүгээр ээжийн нэрс өдрийг тэмдэглэх гэж одоо хэдүүлээний тэмдэглэнэ ингээд хоол идэв мэдээл гэж худлаа тийм хэлж авчирч байгаа байхгүй юу. Тэгээд би яаж мөнгөгүйгээр ингээ тэмдэглэсэн бэ гэхлээр хүмүүсээ бүх хамаатнуудаа ингээ урьж байгаа. Тэгээ манай хамаатны ах эгч нар ч бас нэг төр хэлсэн шүү дээ. Нэг юм хөөрхөн гээд яг тэгээд тухайн үед бас ах эгч нар тэгээ манай ээжийн манд дүү буунах мах ингээ ер нь оролцож исэн. Яаж ээж ингээл нэг санаа тавьчихгүй бол би бол нэг мэдгүй шүү. Тэгээд шууд амар гангалал учир зүггүй одоо гэрээс гарах одоо тэр өдөр болж байгаа ш. Тэгэл гэрээс гарах чангууд би ч өөрөө гангалал тий. Ингээл агаа магаа гангалал тэгэл аав ээжээс учиргүй зүгээр хоол идэгснэ учиргүй гангалал тэгэл аав наад би чаг ингээл аав чинь шинэ бичаг мижаг авч өгчөжлөө. Бичаг мижаг өмсгөлгээл аав чинь нэр сонио юу болоод байгаа ойлгохгүй ингээл дагаад явж байгаа ш. Тухайд тэгэл гайхаж байгаа ш. Тэгэл юу амар учиргүй гангалал гээл тэгэл орж ирээл ингээл яг юм ресторан ингээ гоё амар том ингээд хүлээн авалтын тийм газар гэдэг юм засцсан. Тэгээ зарим аавын бас нөгөө дундигч мэгчт нь нөгөө аавын ах эгч нар ер нь нууц шүү гэд хэлсэн болохоор нөгөө ийм мөнгөн хөрөм ийм гоё юм том юм хийж байгаа шүү гэдэг
хилээгүй гоё юм том хүлэн авалч юм гэж аашгүй хилээгүй тэднээс бас зарим нь гэрээ авцсан. Гэрийнхаа жишээ зөв ингийн авсан байхгүй. Тэгээ дараа нь ууралж исэн тэндэг юм шиг хийхгүй биднээс нугадах тийм ингээд гэсэн бол тэднэр чинь бас өөр ирнэ шүү. Тэгээд би аав ээж хоёрт одоо ингээд бэлэг гээл хүмүүс мөнгө гэж байгаа шүү дээ. Тэрээр нь төлбөрөө төлнө гэдэг юм юу. Төлөвлөгөөтэйгээр тэгээд тийм юм хийжсэн. Тэгэл дүндээ дүн болсон доо. Ааж юус яаж үдэж гисэн тэр сюрпризыг аавчаа. Тийм амар балмагдсан шүү дээ. Амар балмагдан. Тэгэл тэр чинь яг тухайн үед бас амар одоо би тэгтээ жоохон ингээд мартагчжээ тэр юм. Тухайн үед нөгөө нэг яг нөгөө ингээд сандралтсан юм байна шүү. Тухайн үед манай ах дуулж муулаад тийм нөгөө аавын тухай дуу, ээжийн тухай дуу эднэр ингээд дуулж манайх амар гоё дуулдаг. Яг юм зохиолын юм уу? Тийм зохиолын дуу ч юм болсон бол манайх яг алхаар тийм тэгж дуулдаг байхгүй юу? Тэгээд тийм төрлийн дуу муугаа дуулаад тэр чин тийм дуу ч яг нэг амар зүрхэнд ингээ орж штэ өгнүүд нь ингээл амар юу. Тэгээд тийм нөхцөл байдалд ч бас дуулахаар ингээл амар гоё. Тэгэл бөөн уйлаа майлаа болоод тэгээд би бас зохион байгуулсан ингээл үг хэлж ирсэн юм а тухайд. Тэгж мэгж яхтаа үг хэлчихдэг шүү дээ. Би ч угаасаа сая юм ярихдаа ингээл хамч ингээл тэгэл манай аав ингээл тэгэл яриад нэг тийм гоё зүйл болж исэн. Тэр үед одоо нөгөө бүгд солилцох ч юм уу тийм юм хийддэм байлаа өгнөл. Би тийм юм мэдэхгүй болохоор одоо өөрөө ч би том болцсон болохоор нөгөө алтан хорим гэдэг бас хэдэн жил хүрэхээр үлээ алтан хорим гэж хийдэг. Тэр хоримыг нь бүр гоё хийж өгнө гэж боддог. Яг ингээд цагаан палаж өмсөлээ. Би чи урд нэг цэцэг ингээ хайж. Тийм цэцэг ингээ хайж маяа л тий. За юугаар төлт юм лээ. Дуртай гараад байл. Стори бээр төлчихөө. Дуртай гараад байл. Apple Pay-ээр төлж болох уу? Дуртай гараад байл. Фактор орлогоо авч болох юм уу? Дуртай гараад байл. Зээлэр Дуртай гараад байл. шопигоос Дуртай гараад байл. Дуртай гараад байл. Дуртай гараад байл. Дуртай гараад байл. Ханаас ч хэдийд ч хүссэн төлбөрийн нөхцлөөрөө дуртай гараад бол хамгийн олон төлбөрийн нөхцөлтэй Shopee байна. Нэрэл бүгд байт юм биш үү? Аки биш дээ. Хоньны орд. Хоньны ордыг удирддаг гариг болохоор юм дайны гариг. Жанжин, Баатар, Матар одоо тийм хүмүүс ихэвчлэн хоньны ордтой байдаг. Тэгэхээр Аки бол юм дайчин хүн. Тарж гинөө. Тарж байна. Яг юм. Тарж байна. Гэтэ чи байнга ингэж байлдаад байдаггүй. 50 байлгаад байвал чи 50 байна. Зүгээр шууд ингэж өсчээд ингэж хутга барайл, дэслэн барайл ингэ алчиг гэдэггүй. Оролдоод ивэл Оролдуул яг тэр дайчин чанд нь гарч ирдэг үнэн үү? үнэн. За тэгээд чиг энэ зан чанар чи ямар үед гарч ирдэг вэ? Ямар ч үед гарч ирж болох юм байна л да. Начаа одоо өөрийгөө зовж гинэ гэж бодсон үедээ яг ингээд тэнхтэдэг гэд ингээд тэг ингээд амар хэцүү байсан ч гэсэн хийх ёстой юм аа ингээд хийдэг ингээд тийм үед бас гарч ирж болох юм байна. Амар аз жаргалтай үед бас гарч ирэх юм байна. Яг амар аз жаргалтай үед бүр яг ингээд заста бүгдийг хичээгээл ингээд. Жаргалтай үедээ бол би Жаргадаг. тийм амар юм өглөгч болдгоо. Яг юм Өгөөмөрөө. тийм ер нь ингээ бүх юм дээр л тийм өглөгч гэх юм уу? Бүх юм дээр ингээл өгчөө гэл ингээл хүмүүс ингээл юм асуу. За одоо сте ингээ гэл ингээл бүх юмаа ер нь тийм болчдаг. Яг юм эморсон үедээ бүр таг юм урт. Яг ингээд 7 молоо хоногоор Зүгээр хэвтдэг. тийм зүгээр хөвтдөг юу ч хийхгүй бүр ингээ өмхөртэй баг. Осмосонд орохгүй шүү дээ. Заримдаа надад бүр тийм үе юусэн заяо. Шүд мүдээж угаахгүй би бүр яг ингээ гэртээ хөвцөн. Ингээл босоол усуун, би засхолол босоол би засна. Ямар нэгэн байдлаар хоол идмэр ч юм уу санагдсан үе байх юм бол юм айд чинь тэгэл яг ингээ хөвтөг. Яг тэгж юу юм ордог. Гэтэ одоо нөгөө нэг найзтай болоод нэг бадмар гэж За. тэг нэг Руби гэдэг нэг найзтай байхгүй би. За. Тэр найзтайгаа ер нь хамт ингээд ажил хийдэг ч юм уу болсон. Ер нь тэр найзтайгаа их цагийг өнгөрөөдөг болсноос хойш би тэгж ямархаа болцсон. Тийм ямарх завдлыг надад өгдөггүй алгадаад босгодог намайг. Тэрсэн дураараа хүмүүс тий. Харин тийм. Тэгэхээр хувийн орон зай. угаасаа ер нь бол амар хортой ямардаг юм баггүй би. Яг тэгэж хамаг ажиллаа халдаж ямарна гэдэг чинь ер нь амар хортой. Одоо Улаанбаатарт ялангуяа залуучууд ингээд зүгээр суух боломж байхгүй байхгүй юу? Бүх цаг үед ингээд нөөний юмнууд урсж байгаа тий. Зүгээр ингээд байх хүртэл ингээд зарлага гарч идэг ер нь бол үү штэ. Тэгэхээр амар хичээл зүтгэл яа тэр санхүү тал дээрээс гэсэн амар хичээл зүтгэл хэрэгтэй. Карьерийн хувьд ч гэсэн яг зүгээр суух юм бол чихний нэгнээс хоцрохгүй юу. Тэгэхээр ингээд байнга хөгжихийн тулд юм байнга хөдөлгөөнтэй байх шаардлагатай гэж би боддог. Тэгэхээр
хэрвээ орж ийнө гэд ингээд зүгээр яг ингээд 7 мал 10 мараа хоноор алга болчих юм чинь амар их цаг хугацааг алдаж байгаа, амар их боломжийг алдаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр найзтайгаа учирснаас хойш ер нь бол тэрийг айгу буруу гэдгээ ойлгоод тэгээ айгу дэжг баг шүү дээ. Тэр тийм амархгүй. Ер нь их амарлаа айгу эвтэйхэн ингээд гаргадаг ус юм уу? Тэрийг удирддаг болсон юм байна л та одоо. Надад ч таахудаа л сонсож байна. Найз надад сонсож байгаа ус тий. Найз үзэх үү? Тийм, манай Руби гээд найз үзэх баха. Сайн яах. За жаргалаа тэгдэг, ямарлаа тэгдэг, уура. Яа ингэж хэлдэг хүмүүс амар муугаалтаа би ааштай, би ууртай гэл ингээл юм тэрнээ яа. Тийм би угаасаа л ааштай тэхүү гэ. Угаасаа уурлах гадаг ч юм ааш тий. Би тийм байсан. Тэгээд ер нь ууртай төрлийн хүн баггүй би нөгөө дүрс хийдэг ууртай юм гал шиг ер нь бол ерөөсөй барьдгүй яг ингээл яг юмд орлох юм бол бүр ингээл гэл эхэлдэг. Тийм яг ингээл бүр ингээд гэл эхэлдэг байхгүй ер нь юм лаа гэл машин барьж исэн ч гэсэн лаа гэл нэг хүн урдаас аргаал давж арилж марлаа. Ер нь тийм байсан байхгүй. Тэгээд би бас ер нь ойр хавийн хүмүүсээсээ ер нь сурж байгаа. Далай гээд манай найз залууд байхгүй. За. Найз залуугаасаа сүлд бодсон чинь өчтөрч би сайхан ингэж бодсон чинь айгүй юм хүлцэнгүй байх гэдэг юмыг сурж байгаа юм байна гэж бодсон. Ер нь би ийм ойр хавийнхнаасаа аюу хэм сурдаг юм лээ. Яг юм зүгээр би даад сурдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгмээ би тийм биш. Би яг ингээ харж ийж энэ хүн ийм одоо нөхцөл байдалд ийм зан гаргаж болж штэ. Ингүүл зүгээр юм биш үү гэд. Энэ хүн яг надтай адилхан хүн байна штэ. Тэг ингээ уурлал ингүүд би өөрөө уургүй юм. Энэ хүн ингээл уурлал юм ямар муухай юм. Тэг хүсд ингэж л болохгүй байх шүү гэд. Амар тэгж боддог хүн юм байлээ л дээ би. Тэгээд тэрнээсээ тэрийг одоо ингээ гоё өөр дээрээ сурж байгаа гэх юм уу. Тэгээд одоо найз залуу маань амар тийм сонир хэцүү тайван хүн баггүй юу нэг юм. Тэгээ манай найзлж бүр ингээл ингээл ямар нэг уулзч үзсэн. Тийм чи уулзч үзвэл айгүй тийм хүн байгаа. За ингээд стресс ингээл ажил ингээл буцлаад ингээл би амар стресс би юу амар стресстэй хүн шүү дээ хурдан юм жоохон болохгүй ингээл ажил жоохон бүтгүй ангуул хоцслоотой ингээл заад тасдаг ингээл болохгүй ингээл жоохон anxietyтэй бас тий урьдчил цаас ингээл амар хажлаа уршлаа зангасл. Одоо өстэй нэг амжихгүй одоо энийг яаж хийх вэ өстэй хийж чадахгүй энэ өстэй амар хэцүү гэл ингээл би юу амар тэгэдэггүй өөртөө болоогүй тийм өмнө нь бүр стресстэй ингээд харангуудаа өөстөө за гоё юмнууд шүү гэл бүх юмнуудаа ингэчэл одоо нэг заастаа одоо ингэж одоо тэр үчим одоо ингэж одоо ингэж одоо тэр үед нь бүр юм ч ирээд таарч байгаа юм. Одоо тэр сэтгэл нааш тарах гэдэг бүр ажиллаж хийж чадахгүй юм чинь. Одоо ингэж чадахгүй юм болохгүй тийч болохгүй шүү гэл бүр амар тэгэдэггүй. Тэгээд тэрийг тэнгууд манай найз луу надаас амар эсрэг юм сонио юм ингэж хоолон дээр ингэж тулчаад тахт чинь ингэж болно гэдэг болгоно штэ гэл тэгвэл үнэхээр болцдог гол нь би нөгөө амар стресстэй байгаа гэсэн яг болгож байгаа юм л да. Гэтэ тэр хүн стресстгүйгээр юмыг болгоод байгаа байхгүй. Тэнгүүд за бас ингэж болох юм байна гэд. Одоо шинэ бит 2 сая ингээл буудал захиалах ч юм уу тийм юм дээр тийм чи буудал захиалж одоо ингээл үн нэмлээ одоо ингээд чи ингээд өөрөө хийгс яасан гэл ингэсэн чи захиалж биш тэгэл ингээл болчихж байгаа байхгүй юм юм. Айгу тэгээ тийм юмыг аяг сурж байгаа. Тэгээд уура амар их барих гэж хичээж байгаа. Тэгээ манай найз маань бас нөгөө нэг астрологи амар их ингээд судалдаг манай Руби найз маань мэдчихээс элдвтэй хүн бэ. Тэгээд манай Руби найз маань бас надад аюух тийм нэг зааж байгаа гэх юм уу. Одоо ингээд астрологи эднэр ингээд явуулаад тий. За чиний одоо би ч өөрөө тийм нэг сонирхдаггүй байхгүй юу. Гэхдээ би итгэдэг болно. Гэхдээ би зөвхөн Рубигийн над руу тэр явуулсан юмд итгэдэг гэх юм уу. Тэрнээс гадна би өөрөө зорж судлахыг хүсдэггүй угаасаа. Зорж судалж болно. Заримдаа ингээд амар зориол зурхаамхаа уншмаар санагддаг байхгүй. Гэхдээ тэгдэггүй юм би. Яг л тэр над руу ингээд угаасаа хэрэгтэй зүйлийг маань ингээд явуулчих жоохон бэлэн зэлэн байна. Жоохон бэлэнжлэх сэтгэлгээтэй байна уу юу? Гэтэ ер нь бол тэгээ нэг явуулаад идэг болохоор тэгээ би тэндээсээ ингээд хараад ингээд итгээд за ингэх юм байна гэдэг. Тэгээд намаа ингээд аюух уура бариараа ууртай хүн аюу муухай шүү гэд ингээд хэлж байгаа болохоор би уура аюух барьдаг барьдаг болсон. Ер нь бол уур ер нь тэгэл уур биеийг зовоно гэж үг өгдөн штэ. Тэр бол амар үнэ юм лээ. Тэгээд ашиггүй гэж юм. Тийм ямар ч ашиггүй. Ер нь юмд нэг уурлаад ямар ч ашиг байхгүй. Яг уу ашигтай уурлалт байж болно зэ. Үнэхээр ингээд хин нэг өмөрх үедээ уурлалтаа би ерөөс хүнээс харамлдаггүй. Харамлмаарчгүй байдаг угаасаа. Хитрхи юм зөөлхөн хүмүүсийг чинь хүмүүс ингээд дээрлэхэд идэх байхгүй юу ер нь бол. Тэнгүүд одоо над шиг ингээд хараа гэдэг хүмүүс байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр ер нь уураа одоо
яг зөв юм дээр нь л гарах гэж хичээж байгаа да. Тэгснээс биш айгүй их юм одоо насных гэж байхгүй үстэй тий нэг 25 өнгөрөөд эхлэхээр тийм болт юм болоо. Гэтэ магадгүй тий бас нөгөө нэг яг 20-тай үе мууч яг юм амгалан байдаг шүү дээ. Яг би гэдэг юм үе дээр. Тэгэхээр яг тэр үедээ л би амар ууртай байсан байхгүй. Жишээ нь одоо 20-тайч би 21 22-тай үедээ тэгснэ 21 22 23-тай үеэсээ 25-тай 26-тай ануудаар шал өөр байгаа байхгүй. Би өмнө ингээд өнгөрөөж чадаад байхгүй тий ингээд юм болон юм хажлаас хүн ингээ уур үрээд ангууд хамраас ортолцоо лаа угаасаа л энэ хүн тэнэг шүү дээ гэх тэнэг хүн тэнгийг нь заавал хэлэх шаардлага байхгүй гэх ингээл юмыг өнгөрөөж сураад байгаа. Тийм л энэ да. Удирдах л хэрэгтэй юм лээ. Ер нь уур уцаар аз жаргалыг ч гэсэн амар удирдах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бас хит хөөрөлтөө хүн чинь би ч бас ер нь ийм амар савлгаатай тэгэл сая хүртэл зүгээр нэг ингийн өнгөрсөн юм а ярахад ингээл эхэлж байгаа. Миний сэтгэл зүй ер нь бол бүр яг ийм байдаг. Юусэн ийм үе байдгүй. Тэгэхээр ингээл амар аз жаргалтай бүх юм бүтээд байгаа үедээ би бас ингээ нөгөөний за гэж жоохон 50 ингээ байхыг хичээд тэгэхгүй бол хит хөөрч гэдэг тэр нэг юм өвлөгцсөн гардаг гэсэн шүү дээ. Ингээл заасаа гэдэг гэж тариац гэж би болмаа нэг аваа өсөө тэгтэг гэл би харин тэгдэм лээ. Яг ийм ямар ч хамаагүй аз жаргалтай үед шүү дээ. Тэрэндээ бүр яг жигнэсээ ингээд яг ийм бит юм ингээд хүмүүст өгөөд идэм лээ. Амар сонио. Ийм байгаа юмнуудаа ингээд хүмүүст ингээд бүгдийг тараачд юм лээ. Тэг би дараа нь ингээд яг ингээд зүгээр яг нормал болсон үедээ миний тэр ажичгүй цацгцсан шүү дээ. Ингээд тэр уруулын будагч надад амар цагт. За яах вэ тэр найз төгцсөн гэх. Ер нь тэгдэм байлээ би. Тэгэхээр аюу баланслах гэж хичээж байгаа одоо. Гомдолтойгоо яаж дийл хийдэг вэ? Тэр ихтэй амар хэцүү шүү дээ. Гомдолтой бол дийл хийх боломжтой ш нь үнийг би зөвхөн өөрийгөө ингэх боломжгүй нөгөө өөр хүн ч юм уу те яг хүн хоорондын харилцаанаас ингэ үүсэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний бас байгаа байдал амар чухал болохоор гомдол бол жоохон хэцүү. Одоо түрүүн би ярьсан шиг бас те нэг чухал юм биш мөртлөө би жоохон бахт тэр нэг ихчилд гомдсон байгаа хгүй те би одоо яг одоо тэгтээ ингэ тавьсан л да. Зөв одоо ингэ хоб болгож ярьж байгаа болохоос биш яг амар тэрэнд гомдоод байгаа юм бол байхгүй. Зарим жижиг зүйлийг бол ингэ тавьж явуулж чаддаг заяа би одоо ингэ би одоо ингэ гомдоод яах вэ юм гэл яах вэ гэдэг. Тэгээ яг надад чухал гэж бодогдсон юм хүмүүстэй ч юм уу те хүмүүст гомдчих юм бол би тэрийг бол заавал гаргаж иж тавьширдаг. Тэгээсээ нөгөө нэг дотроо тийм чи бол ингэ одоо шинэ дотроо ингэ яачдаг штэ. Дотроо ингэ өөрийгөө эдгэждэг штэ хаяа. Тийм хаяа ингэ гарахгүйгээр би бол хаяач тэгж чаддгүй. Яг заавал гаргадаг. Миний ер нь бүх юм амар ил байдаг. Нөгөө нэг Эмоц юм. Тийм эмоцууд бүгд нөгөө амар ил байдаг. Би бүр яг нэг царайгаа ингэ контролдож болдгоо ингэ дургүйсэн гэсэн ингэх гээд идэг тийм төрлийн юм баггүй. Тэгээд гомдлоо бол заавал гаргадаг ер нь бол. Ер нь гэхдээ би эмоцоо заавал гаргаж иж тавьширдаг. Тэгэхгүй яг ингээд дотроо болно. Ингээд ингэж юусоо яадаггүй. Хэрвээ би чамд ч юм уу гомдсон ч юм уу те байх юм бол тэрийгэ заавал юу би чиний тэрэнд гомдсон. Тэгээд болохоор ингэ заавал хэлж иж тавьширдаг. Тэгээд хэлээд гаргачих юм бол би тэгээд зүг зурчдаг. Ингээд өргөс авцсан юм шиг юм шиг. Хойлоо дандаа за энтэй яаж дийл хийдэг гэж ярьсан шүү дээ. Тэгвэл юу ч хамаагүй аз жаргалтай болгодог, юу ч хамаагүй урлагдав, юу ч хамаагүй стресстэй, юу ч хамаагүй гомдоод ингэж сумаар байд. Намайг хамгийн аз жаргалтай болгодог юм бол ийм тайван нөхцөл байдал. Би ер нь ингээд хажуудлаас тэг гинтийн ийм дарамт шахалт байхгүй. Яг бүх юмаа ингээ гоё тайван амьдрал гоё тайван ингээ өрнөдөн штэ. Тийм их юм бол би ингээл ер нь амар гоё аз жаргалтай л байдаг. Ингээл бүх юмдаа талшгаал яа би өстой гоё шүү те. Гоё ингээ хийчих юм шүү те гэд. Яг жижиг сая шиг ингээ уур уцаар хүрэх юм гарч ирсэн ч гэсэн энэ ингэж шүү те гэд ингээд амар гоё аз жаргалтай ер нь байдаг. Би нөгөө нэг авранд амар ингээд итгэдэггүй хүний нөгөө тойрог авраа. Тэг би тийм болохоор нөгөө нэг юм ойр хавийнхан маань бас нэг муухай аврагтай хүмүүс эдэн штэ. Жохон юм муухай хэцүү ингээд тэгээ юм болвол тийм мэдрэгдэг нэг юм болвол нэг юм жоохон муухай юм ярьчих гаддаг. Тийм хүмүүсээс аягүй хол байхыг хичээдэг. Аз жаргалаа нөгөө ингээд яг гоё так гэж үгжиж байлгахын тулд. Тийм хүмүүстэй ойрхон байцгаар би яг ингээд арклаад байхгүй ингээд миний яг уусаж чаддаг. Аз жаргалын индекс ингээд яагаад би ингээд уусаж чаддаггүй ингээд. Тэгэхгүй тийм хүмүүсээс хол байхад тэгэл ер нь болчихно дөө ер нь аз жаргалтай л хэд шүү дээ. Ер нь тэгэл амьдрал тэр чигээрээ л аз жаргал дөө. Уусаа нөгөө нэг жаргал зовлон ээлжилдэг гэдгийг би ойлгоцсон болохоор бүх аль болох бүх юм нөө тохиолж байгаа гоё зүйлсийг аз жаргал гэж хүлээж авахыг хичээдэг гэх юм уу.
Одоо ингээл зүгээр л амар энгийн зүйлсээ ер нь бол зүгээр л би ингээ өглөөс ирэхэд одоо ингээл ээж хоол игээ тавьсан ч юм уу те ийм байх ч юм уу. Тимээ тэрийг ингээд аз жаргал гэж боддог. Эсвэл миний найз ч юм уу ингээд юм бүтцэн ингээл над руу ингээл залгаал ингээл хэлмэл юм уу тэрийг би бас ингээл амар гоё аз жаргал гэж хүлээж авдаг. Нэг гэрэл одоо би ингээл улам гэрэлтэй л гэдэг гэсэн үг. Юу ч намайг бүрэгтэй. Царай шууд ингээл хэлж шүү дээ. Ийм тодорхойгүй байдал намайг миний уурыг амар хүргэдэг. Уурыг хүргэдэг, стресстүүлдэг тийм. Одоо ажил дээр ч гэсэн заяа. Одоо юм яах гэдэг нь мэдтгүү хүмүүс өдөн шүү дээ тий. Яг ингээд за ажиллах гэдэг нь яах гэдэг ажиллах гэдэг байгаа ч гэсэн тий цаг нь тодорхойгүй, өдөр нь тодорхойгүй тийм. За өдөр нь тодорхой болчлоо гэдэг юу өмсөх нь тодорхойгүй тийм сонио. Тийм нөхцөл байдал намайг амар уурлуулдаг заяа. Гэтэ тэрийг би түрүүний контролдох шийдэж гэсэн шүү дээ. Найз нөхдөд ч гэсэн тодорхойгүй байдал намайг амар стрессүүлдэг. Одоо уулзах гэдэг гэх юм бол яг уулзах гэдэг юм уу? Яг хаана уулзах гэдэг юм? Яг хідээс уулзах гэдэг юм? Эсвэл ингээ уулзах байгаа байлаа гэдэг ч юм уу. Ер нь тийм бүх юм дээр тодорхойгүй нөхцөл байдал намайг амар уурлуулдаг. Юу ч хамаагүй гомдод юм. Муухай харьцаанд гомдлыг өстө мэдхгүй мэнэ. Одоо чи над дээр боддоо. Яахаар гомдчихлаа. Хизээ гомдлоо хамгийн сүүл. Би сандгүй. Айнаа гомцаа тэр тэгтээ нэг амар бас гомдлч гэх юм. Тэг ер нь ямархуу зүйлүүд гомдлож өргөдөг юм шүү. Хэн гомдлыг нөө яг бодоргоол боломжгүй мэнэ. Саний минь. Гомдгоо өрүүлнэ юун дээр ч хамаагүй гомдчихж тийм жишээ нь би чамайг чи надтай нэг за шоколада хуваандаа гэж боц ганцаар ичвэл би гомдно. Гэтэ тэр нь яг тухайн нөхцөл байдлаас аахгүй тийм ийм сэтгэл санаа савлгаатай үед чи яг юм хуваандаа гэж бодсон юм ганцаар яч юм. А би чам Машины дугаар дээр. А юунд гомц? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Машины дугаар дээр гомцсон юм шүү дээ. Одоо чинь тиймэрхүү юмны гомдох нь шүү дээ. Тэгээ юу ч үж болох юм байна. Тэгээ гомдол ер нь ердөөсөө юу биш юм байна. Жижиг том ердөөсөө биш байгаа. Тодорхойгүй байдал дээр гомддог гэж тэгж тодорхой байхгүй. Тийм. Амар тэнэг юм дээр хүмүүс хүн чинь гомддог шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн амар тэнэг юм дээр гомддог шүү дээ. Тийм байна. Ямар хүмүүс чамд таалагддаггүй вэ? Тэгэд чиний амьдралдаа авч исэн, одоо бусдаас авч исэн хамгийн муухай зүйл. Тэгээ надад одоо гадуур авч исэн нэг хүн ингэж хэлээд гэдэг ч юм. Нэг юм нэг рокийн гадаа би ингэ явж байгаа хгүй юу. Тэгсэн чинь бас нэг юм олонний танил манил хүмүүсээ ингэ зураг мураг авч авахгүй ингэ рокч нэг террас дээрээс нь энэ замын энэ талаас энэ талд байгаа хүний зургийг авч байгаа юм шиг байна. Тэгээ зураг авалт зүгээр инстаграмын зураг юм шиг байна. Стори чиг дам. Тэгээ би чаас тэр хүмүүсийг ингээл те би чи айгүй их соёлтой хүн шүү дээ. Тэр хүмүүс зураг авч байгаа болоо үүштэй ингээ хараад үзсэн надад шууд яа гараач те тэгээ урдуур тэнийг юм хааш ингэлүү. Тэгэл би ингээл за тэнэг нь гарчия гэл ингээл гарсан чи ханаас баг ингээ инээлдэж минэлдээ. Тэгээ олонний танил хүмүүс аяа тийм эмхтэй. Тэгээ найзууд нь ч гэсэн яг олонний танил байх. Би бол яг инстаграм дээр олонний танил гэхдээ инстаграм дээр нэг жоохон гайгүй дарагчтай тийм хүмүүс. Тэгээ тийм төсөөлөг хүмүүсээс тийм ахаар аим тэнэгүүд юм аа. За Аки хүний нүдэнд ингэж харагддаг. Гэтэ Аки дотор ямар хүү ингэ гэсэн чи би Акиг ямар харагддаг гэсэн чи яг надад байгаагаар л яг оргоор харагддаг заяа. Тэгсэн чи ингээд нөгөө хүмүүсээс асуусан чи ингэж харагддаг гинэ хүмүүс easy going юм зүрдээс стресстэй байдаггүй. За гэдэг тийм харагддаг. Айгүй mature харагддаг. Амар эсрэг харагддаг. Тэгснэ амар masculine энергитэй харагддаг гэсэн. Эрэгтэйлэг энергитэй. Тэгээд юу ч наалтгаа байсан гэдэг үг ерөн зохихоор гэсэн. Тэгж харагддаг гинэ. Тэгээ Аки эннээсээ хэр өөр хүн бэ? За эхлээс нь эхлэе. Easy going мөн үү? Easy going бол биш шүү дээ. Ер нь стресстэй дотроо л доо гэхдээ яг ойр явах юм бол чим явал ингээд анзаарна шүү дээ. Би ингээд яг юмд явал цаатаа. Одоо яасан бэ одоо тэгээд гэл ингээд ер нь стресстэй төрлийн хүн. Гэтэ mature гэдэг дээр би бас байж болохоор гэж бодож байна. Угаасаа би өөрийгөө арай mature гэж боддог байхгүй. Тэгээ арай жоохон үеийнхнээсээ хөвшин гэж боддог би. Өөрийнхөө одоо сэтгэлгээ гэх юм уу. Гэтэ одоо бас гайгүй болцсон. Яг далайтай үерхээс өмнө би өөрийгөө яг тэгж боддогсэн. Жоохон би үеийнхнээсээ жоохон хөвшин юм байна гэд. Яг л бид нөгөө нэг үерхэл ч юм уу тий найз нөхдийн харилцаа ингээд зузаан болох тусам нөгөө нэг ингээд хуваалцаад байгаа хгүй юмнуудаа. Тэрнээс өмнө болохоор би зөвхөн ганцаараа л бүх юма хийдэг ус ахгүй. Бүх зүйлийг ингээд ганцаараа болгодог. Тэнгүүд миний бодож сэтгэж гэсэн арай жоохон ингээд яг үеийнхээ хүнтэй суугаа ярихаар ингээд жоохон хөгшин байгаад гэсэхгүй яг ингээд санаа нөгөө хүн жоохон хүүхэд чинь санагдаад ч юм уу тий одоо далай бит хоёр анх үерхэд би далайг амар жоохон гэж боддог гэсэн ч юм уу тийм байдаг гэсэн. Тэгэхээр mature гэдэг дээр
тийм мачур гэдэг өөрийгөө нэг жоох магтчих. Тийм чи ер нь мачур. Гэхдээ тийм биш чи одоо ингээ ажигсан чи чамтай дөнгөж уулзсан үе тэгээ одоо үе харьцуулсан чи чиний хүүхэдлэг чанарууд амар их нэмэгдсэн. Харин тийм байгаас одоо яг юм тэнэгддэг болсон байгаас өмнө нь би амар сериосны хүмүүс шүү дээ. Тэг яг аки чи хүүхдэрээ штэ гэж бодох зангууд ингээ амар их гарч ирж илээ. Харин тийм билээ. Би бас өөрийгөө яг анзаарсан чиг тийм лээ. Ялч би яж амар их мэдлэгтэй байсан заяа. Би тэгээ сүүлд сууж байхдаа ингээ өөрийгөө бодож байхгүй би ингээ улс төрийн талаар би ингээ сони юмыг мэддэг байсан заяа. Яг юм олон төрлийн хүнтэй амар хүмүүстэй амар хуулцдаг гэсэн. Тэгээд тэндээсээ нөгөө амар их ингээ мэдээллүүд ингээ ороод би ингээ юмыг мэддэг нэг юм жоохон юм анаа байсан юм аа нэг сайн. Ачаахт нэг юм офсын юм ингээ хийгээ яваад юм гэрээ мэрэгээд ингээ гүгэдэг яг юм анаа болцсон. Тийм байсан. Тэгээ одоо бол ялчгүй бүр яг ингээ юм гэр тэнэгтэл ингээ тэнэгтэх үедээ ингээл тэнэгцэж идэг тийм болцсон байхгүй юу. Тэгтээ би одоогийнхтай амар дуртай байгаа. Ер нь л хүн насандаа л байл зүгээр юм лээ. Тэгтээ тэргүүл нөгөө хөгшрөн, тэгтээ тэргүүл том болохоос л хойш ингээд хүүхд бол хүүхдтэй, яг залуу бол залуу л байх хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй яг хитрхи эрт анаа болохыг хүсэх бол айгүй буруу юм лээ. Миний хувьд ч те. За, маскулин гинэ. Ер нь тийм маскулин шүү. Ер нь ингээ урдуур хаваар амар гүч гэддэг хүмүүс юм те. Юу ингээ өөрөө болгоно гэдэг. За би ингэ тийм. Одоо жоохон нөгөө нэг жоохон сурах гээд байгаа тийм найзлуутай болоод за би бас тийм нэг юм ороо өөрөө өгсөхгүй юм байна шүү гэж бодож байна тийм. Гэтэ чи юу гэдэг яг юм амьдралын амар том юмн дээр амар маскулин. Одоо ар гэр авч явах ингээ цаад алсын хараа мараа гэдэг юм чинь. Эмэгтэй найзуудтай байхаараа амар маскулин байж гад шүү. Дээд нагас бус. Юм тийм мэдэн шүү дээ жоохон. Энэ үнийг би ингээ хэрэглэх хэрэгтэй гэдэг. Тийм найзлахын орд найзлууд болох гад зүтгээд байгаа юм шиг байна. Тэнэг найз нахын зүгээр нааш өг гэж. Ер нь гэхдээ тийм ер нь кэрлэх дуртай болохоор ер нь хүний кэрлэхтэй ч гэсэн нөгөө нэг хүнийг гэхдээ хүн бол нэг кэрлэх шүү дээ. Яг юм дотн хүмүүсийг кэрлэхтэй өөрөө дуртай байдаг болохоор тэр үйлдэл хийхтэй ч гэсэн би нэг ингээл цааргалж хийдэггүй юм уу. За юу ч наалтаа байсан гэдэг дээр юм наалт чинь наалтаа байцсан уу? Наалт шүү дээ. Би дөнгөж юу ч үзээгүй жоох юм шүү. Яг нөгөө нэг юун дээр гэдэгс болох хаа. Ямар сэдв дээр юу ч үзээгүй жоох юм бэ? Ямар сэдв дээр юм үзсэн бэ гэдэгс болох. Ер нь бол гэхдээ нөгөө сая түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө ингээд за юмыг за яах вэ гэх ингээд өөрийгөө тайвшруулж амир сураад байгаа гэд өөртөө л юу н ажиллаж амир сураад байгаа юм байна л да одоо ярьсан чинь. Тэнгүүд нөгөө эмоушнүүдээ контролд гаж амир хичээдэг болцсон болохоор юу ч наалтаа байсан гэдгийг бас авч болох юм байна. Хажуу талаас ингээ хүмүүс ингээ тэнэг бүлдмэл хийгээд ах юм бол тэрийг заах уу гэж өнгөрөөж өгч юм уу тийм болцсон байна. Далаад хоёр ингээ контент хийдэг боллоо. За тэгээ комент эрэхтэйгээ хүндлэхгүй байна. Ямар муухай арцдیں۔ Гих мэтчлээ. Тэр комментуудыг анх авах ямар байсан бэ? Тэгээ бүр өөртөө ингээ эргэлцэл яасан гэсэн шүү дээ. Тэр тал дээр. Яг ер нь Instagram дээр хейт комментууд ч юм Instagram дээр биш ингээд YouTube дээр хейт комментууд нэг багсаага авч үзчихсэн заяа. Гэхдээ яг далаатай хамт тийм бичлэг хийгээд нэг бичлэг дээр ялангуяа амир их хоёрын love story гээд ядаг бичлэг дээр яг 50% нь далайг магтаад 50% намаа болсон байгаа. Ер нь нэг дундаж коммент бараг л авах яг. Сүүлийн үед нэг гайгүй нөгөө наантай цаантай хүмүүс орж ирээд яацын гэдэг нөгөө тэгж байгаа. Одоо бид хоёрыг жишээ нь жоохон илүү мэддэг болоод ч юм уу те хүмүүс яг наантай цаантай болсон юм шиг байна. Яг тэр үед бол шууд нөгөө нэг анх үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд намайг амар мэдгүй далаа одоо найзлуугаа хүндлэхгүй байна. Тэгээ найзлуутайгаа ингээд сонио пал хийдэл муухай хэлэх юм аа. Тэгээ далайгийн царайч бас эвгүй болоод явчлаа гэж нэг тийм коммент байхгүй. Тэгээ тэр нь яг юун дээр юм бэ гэсэн чинь ингээ хөөхөн мөрхөн гэж ярьж байхгүй юу. Тэгсэн чинь далайг би чи хөөхөн биштэй би гэдэг ч байхгүй юу. Тэгсэн чинь далай манайж намайг хөөхөн л гэдэг шүү дээ. Ингээл зөв хоёрын ингээ зүгээр энгийн юм ярьж байхгүй юу. Тэгээ тэрэн дээр уусаа тэр бичлэгэн дээр ер нь далай жоохон ядруу байсахгүй юу. Тэгээ тэрнээ далай ингээ царай нэгцсэн байна л та. Тэгээ тэрийг хүмүүс яг за аки хөөхөн бишгээ хэлсэн чинь далай тэрийг яг амар хэцүү хүлээгээд авчлаа гэж харагдсан юм шиг байна. Тэр гэхдээ надад л амар утгагүй. Би одоо ингээ яхаар хүртэл надад амар утгагүй санагдаад байна. Далай ягаад миний хувьд заавал хөөхөн харагдах хэвтэй. Одоо би бүр энийг дахиад хүмүүс муулсан ч гэсэн зүгээр би нэг хэлмээр байна яг үндэ. Окей яг хуу муухай хүмүүстэй бит хоёроос зориулж юм бичээ штэ. Тэгээ хүмүүст муухай мэдрэмж өгсөн бол тэрэндээ л уучлахгүй болно. Уучлаарай ингээд муухай мэдрэмж өгсөн бол гэхдээ миний найз залуу гээд би тэр хүнийг одоо хөөхөн гэж бодохгүй байж болно штэ.
үерхээс өмнө далай хүмүүс амар далай хөөрхөн гэж яриаддаг гэсэн. Тэгээд би ингээд танилцсан чинь далайны хөөрхөн биш л гэсэн шүү дээ ингээл тэгж ярьж байгаа хгүй юу. Тэгээд яг анх бол угаасаа далай надад хөөрхөн санагдаагүй. Би одоо ялангуяа Ice Dogs-ийн бичлэгэн дээрээ ч гэсэн те өөрсдийнхөө нэг хосорыг хийдэг бичлэгэн дээрээ ч гэсэн худлаа байхыг хичээх хүсдэггүй байхгүй юу. Ер нь бол за аль болох те худлааж үжиглэхгүй байж хамсан өөрийнхоороо. Тийм өөрийнхоороо л байж хамсан. Тэгэхгүй бол одоо контент хийдэг хүмүүс ер нь бол айгүй тийм болцсон. Айгүй нөгөө нэг олон нийтэд амар гоё хүмүүс. Яг яалтчгүй тийм болчиход байхгүй тийм болгочод байхгүй юу. Дандаа л гоё сайхан талаа харуулдаг. Тэнгүүд яг амьдрал дээрээ амьдрал нь шалтар болдор байгаа байхгүй юу. Би бол тэрний амар эсрэг байдаг. Би нэгэн л ингээл те за амьдралаа тоочдог юм влог хийдэг ийм бичлэг хийж лаам чинь би яг ингэ үннээрээ л камер юм. Тэгээ бит хоёрын одоо үргэлжлийн үнц нь ердөөсөө тэр хөөрхөн муухай гэдэг зүйл дээр тогтдоггүй. Бит хоёр бол шал өөр үнцэнтэй те зөвхөн хөөрхөн биш гэдэг үгэн дээр далайн надад гомдох хэмжээний тийм хэврэг харилцаатай бит хоёр ердөөс биш байхгүй юу. Тэрэн дээр амар хейт коммент ирсэн. Тэгээд гол нь сүүлдээ юм контрол болчтой юм лээ зүгээр наа гिचээс салмал гээл. Тэнэг гिच юм чи зүгээр ингээд яагаад ч юм зүгээр л зэ найз хүн юм тэнэг гिच вэ. Би одоо бүр ингэ гिचээ гэдэг үгэнд бүр ингээд амар дасчих жоохгүй би бүр ингээд энийг хараал мараал бид нэг хэлдэггүй шүү дээ. Тэнгүүд бүр энэ үг зүгээр энгийн үг шиг зэ. Би нэрээ хаа гэж байгаа юм шиг. Нэрээ би гिच юм уу гэж байгаа юм шиг санагдчих жоохгүй сүулдэ бүр. Тэг ингээд яагаад ч юм надад тэгж санагдсан ер нь бол далайн амар green flag угаасаа манай найз л бол ер нь green flag заяа ялчгүй юм нов ногоо юм. Тэр нь бол ялч үнэн бохгүй юу. Тэнгүүд би чи шал өөр төрлийн хүн штэ. Би юм амар хурц миний зүгээр ингээд хэлж байгаа л хурц би зүгээр ингээд зүв зүгээр ингээд яг үндэ би дотроо л ингээд харж байгаа хгүй. Тэнгүүд зүгээр харж байгаа нь яг ингээд ийм байцдаг юм шиг байгаа. Тэр би ингээд контрол хийх боломжгүй. Угаасаа найзлын аяа хөөх юм ингээд мэдсэн. За энэ нь бол жоохон сони юм ингээд мэдсэн. Тэгээд зүв зүгээр бичлэг нэр хүртэл тэгж орж ирдэ штэ. Аки найзлын үед хүндлэхгүй байна. Тэгээд би тэр бичлэгээ бүр нэг бичлэг бит хоёрын влогон дээр амар их тийм коммент орж ирж байгаа хгүй юу. Аки ердөөс найзлага хүндлэхгүй маа ямар сони юм бэ ингээд. Тэгээ би тэрийгээ бүр ингээ үзлээ заяа. За би үнэхээр л нэрэл би далайг хүндлэхгүй байгаа юм байна л да. Би далаас сууж авахгүй би чамаа ингээ хүндлэхгүй байна уу. Үнэхээр би ингээ те энэ бичлэгэн дээр би үнэхээр чамааг амар гомдооцсон мэн үү. Тийм байл надад хэлээрэй гэж хэлж байгаа хгүй. Өөртөө эргэлцэтгэл. Тийм бүр эргэлцэтгэл тэр коммент ирж байгаа хгүй юу. Тэгээ би тэр бичлэгийг ингээ үзсэн чинь бүр ямар тийм нэг хүндлэлгүй гэдэг ингээ юм олж харахгүй байхгүй би. Эсвэл тэ би үнэхээр энэ өөрийнхөө муухай зандаа ингэ тасцсан юм уу хэрэг үгүй яалтчгүй би юу нь бол амин найзлагаач ер нь кэрлдэг найз охин гэж боддог байхгүй юу. Би тэр бичлэгэн дээр одоо ингээл тэ за чиний гарчин дарч би бэлэг хэмжээ камера барьчих. Яхан би яхан чи бэлэг хэмжээ гараа камер барьж яах юм хин. Тэр хүмүүс яа харахгүй Чи тэрэн дээр суу гэл. тийм чи ингээд газар хүлч өвчнөө тэрэн дээр суугаад яа тэр хүмүүс ингээд харахгүй байгаа тий. Тэнгүүд хейт комментууд гэдэг бол ердөөсөө ийм яа улаан цай үнэхээр ингээд нөгөө нэг хейтлэхээр юм биш л бол хүмүүс зүгээр л энэ охинд дургу энэ хөөрхөн найз залуу байна. Би энийхэн талд орлоо. Гэшүү тэгж хүлээж авдаг гэж бодсон. Тийм зүгээр шууд хамаагүй зүгээр эхлүүлэнгүүтээ за Заки нугасаа энэ бичлэгэн дээр хүн найзлага хүндлэхгүй л байгаа хтөө тэг биччихье. Тэгээ бит хоёрын тэр бичлэгнээс ингээд тастаа тавьсан Instagram-ийн юм байгаа хгүй юу. Тэр бас амар утгагүйсэн. Тэрний коммент бас амар утгагүйсэн. Тэрэн дээр бүр нэр Ямар тастаа. тэр одоо хөөрхөн биш гэдгийг тастаа тавьсан. Тэр бол YouTube-ийн комментаас амар. Тийм. Тийм. Бүр тэгтээ би ердөөс тэрийг ойлгохгүй байгаа. Яагаад найз залгаа хөөрхөн гэж бодож бол мэдгүй Бодох албатай юм бэ. тийм бодох албатай ч юм уу чи мэдгүй. Хөөрхөн л дөө манай найз залуу миний хувьд. Гэтэ тэр чинь юу тайлбарлах юм бэ тийм. Тайлбарлах би өөрөө тайлбарлахыг бүр ойлгохгүй байхгүй юу. Хүмүүсийг ч ойлгохгүй өөрийгөө ч ойлгохгүй тийм. Яагаад хөөрхөн биш гэдэг дээр амар ингээд эмзэглээд байгаа юм уу гэсэн ойлгохгүй. Хүмүүс эсвэл бүр тийм амар эмзэг юм уу те. Эсвэл хүмүүс хосуудын харилцаа тийм амар ийм нөгөө people pleaser гэдэг шиг би бинийгээ ингэж гуйж харцдаг юм уу хаашаа юм те мэдгүй. Би бол хизээч хосынхоо харилцаан дээр найз залуугаа ч юм уу те гуйж харцахгүй. Найз залуу маань ч намайг гуйж харцгаахгүй байхгүй. Тэр чинь бит хоёр бие биендээ хайртай байгаад хайран дээр бит хоёрын ингээд харилцааг гоё ингээ те бие биенийхээ би далайгийн сул талыг хүлээн зөвшөөрөө. Далай миний сул талыг хүлээн зөвшөөрөө бит хоёрыг үргэлж чааш тий. Тийм байхад яагаад ингээд би ингээд амар гуйх хэвтэй юм. За дараагийн коммент. Ruby versus Aki. Aki-ийн стайл байна, Ruby-ийн тийм байна. Aki-ийн тийм байна, Ruby-ийн юм байна. Aki яаж ийм охин байж Ruby шиг охинтой найзалдаг байна. Хэвээ боловсрал биш. Туранхай тарган бүдүүн. За энэ комментэн дээр би энэ дээр бол амар найзгаа өмөрнөө.
манай Рубигийн найзгаа. Ер нь ингээд энэ харьцуулалт бол өстой жинхэнэ нөгөө наалтхаа байсан гэдэг шиг аахгүй юу? Угаасаа бит хоёр тэр юма хийхдээ мэдчихлээсэн. Угаасаа хоёулыг харьцуулна гэдэг мэдчихлээсэн. Хоёулаа угаасаа шал хоёр өөр хүн байгаа шүү. Тэнгүүд мэдээж харьцуулна. Угаасаа харьцуулах зорилготойгоор тэр Тийм бичлэгээ зорилготой хийсэн. Тэгээд нэгт тэр ингээд амар их харьцуулалтан дээр би магтуулаад Руби одоо жишээ нь муулуулдаг. Тэр бол жоохон их байгаад дээ шүү дээ. За яг хаяа бол яг үнэхээр Рубигийн фэнүүд орж ирээ те Рубигээ өмөрөөд хагийн тарган дэш гэдэг нэг орж ирнэ. Тэгэнгүүт нэгт Руби надаас илүү олны танил байгаа байхгүй юу? Яг л хийдэг юм нь угаасаа ингээд айгүй хүнд хүрдэг заяо. Тэгээд чиний хийдэг одоо нөгөө нэг бичлэгнүүч айгүй хейтүүдтэй гэж байдаг шүү дээ. Тэнгүү чамааг угаасаа нөгөө нэг ингээ алдахыг чинь те муулах чамаас муулах юм гарахыг хүлээж байгаа хүмүүс амар их байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр хүмүүс орж ирж л юу нь муулж байгаа. Яг би тэр ийм харьцуулсан комментуудыг би өдөөсөө ингээд тэгж хүлээж авдаггүй заяо. Тэгж хүлээж авдагчдгүй. Йоо за намайг гоё гэлчлээ шүү. За намайг Рубигээс гоё гэлчлээ шүү. Йоо ашгүй. За миний бие гоё гэлчлээ. Яг үнэтэй шүү дээ. За Хакин бол гоё юм байна. Тэгээ Рубин бол тийм байна. Тэгээ туранхаа байна ч юм уу. Мөнгүүд яа за намайг ямар ч гэсэн л гоё гэлчлээ гэж би өдөөс тэгж хүлээж авч чаддаггүй. Ягаад тэгэхээр хин нэгтэй бит хоёрыг хамт контент хийж байгаа хоёр найзыг нэгийн дараад нөгөөтгийг магтаж байна гэдэг бол тэр зүгээр л тэр дарахж байгаа хүн лүгэл поинтлсан комент гэхгүй. Яг үнэндээ намайг гоё гэж бодсондоо бичээгүй гэж би боддог. Яг үнэндээ үнэхээр намайг те гоё гэж бодсон бол зүгээр Аки өстой гоё шүү гэж орхихгүй юу. Тэрэнд араас нь заавал те Аки өстой гоё бай шүү. Руби бол болоо молоо гэх шаардлага байхгүй байхгүй юу. Тим комментууд байж болно шүү дээ. Чинь чам дуртай хүмүүс хоёулынханд орол те Руби гоё шүү гэж болно. Руби тайртай шүү. Тэр бол гоё. Угаасаа л мэдээж хоёулаа тийм хандлтыг авахыг хүсэж байгаа хинч магадгүй хүсдэг. Аки гоё шүү гэж болно. Тэгэхгүй Рубиг магтахын тулд нэгийг нь доошоо их те Акиг доошоо их. Акиг магтахын тулд Рубиг доошоо хийж гэнэ гэдэг бол зүгээр л чамайг доошоо хийж байгаа комментаа бичхийн тулд намайг авчулж гинэ л гэсэн үг. Намайг доошоо хийж байгаа коммент бичхийн тулд чамайг авчулж гинэ л гэж байгаа. Тэгэхээр амар тэнэг. Хоёул энэ талаар ингэж ингэ ярьж үзэж байгаа юм шүү дээ. Тийм. Угаасаа ингэ Аки энэ дэр нэг хэмжүүлж байгаа да. Руби энэ дэрс амар хэмжүүлж байгаа да гэж боддгоо. Тийм чинь болохоор эмзэглэх юм өрдөөсөө биш байгаа хоёлаа угаасаа зоригтой. Тэгээ хоёлаа угаасаа л олон түмний урд те ингээд бичлэг хийдэг энийг хоёлаа өөртөө хүсэж байгаа сонгоцсон. Тийм сонгоцсон энэ бит хоёрын угаасаа сонголт болохоор эднэрт нэг хэмзэглээл бас ингэж өстой жигнэсэл наалтгаа байцсан дөө те эднэр. Мудаас наалтгаа байцсан. Гэтэ би яг ингэж бодож үзэж байгаа юм шүү дээ. Нэгийг нь муулахын тулд нөгөөг нь худлаа магтаж авчулж байгаа гэж өдөөс бодож байгаа юм. Надад л яг тэгжэл бодогдоод шүү дээ. Нэг ингээд ороо харам намайг дагч магадгүй юм байгаа байхгүй. Яг үнэхээр намайг гоё юм хой ч юм уу те гэж боддог бол хүн тэр хүн намайг дэмждэг бол дагдаг байна шүү дээ. Тэггүй нэг дахгүй. Үнэхээр бүр ингээд Рубид ингээд дурггүй. Яг ингээд тэр Рубигийн ингээд за Рубигийн яагаад ингээд гоё амьдаад нэ яагаад ингээд гоё болоод байна гэсэн нэрээ шэт гэл ингүүд Акитагаа ингээд гараад ирлээ. Өө тэмүүд өөстөө хөөс харьцуулаад өөрийгөө өстой Акигасаа дор гэд бодог. Өөрийгөө лаг гэж бодсон тийм та. Над нэр тийм контент амар хэрэгтэй шүү дээ. Чи өөрийгөө секси гэж бодчих юм яагаад айлгуутаад байгаа юм. Чи яагаад өөрийгөө секси гэж бодоод байгаа юм гэлээ. Амар хэцүү те. Яг сексигээ бодчих гингүүд бодож болох байгаа байхгүй. Бодож болохгүй гингүүд ингээд амар хэцүү. Эмэгтэй хүн юун дээрээ амар гоё анхаарад тэрийг гоёор авч явах хэрэгтэй вэ? Эмэгтэй хүний үнцийг хаана оршдог вэ? Эмэгтэй хүн одоо яаж ч муудаж исэн энэ зангаал битээ хаяасаа ч юм уу нэг юм эмэгтэй хүний нэг юм алтан үндэс. Утас. Эмэгтэй хүн ч угаас тэгэл үнцэнтэй л байх хэрэгтэй шүү дээ. Харин үнц нэг юунд оршдог жишээ ажил дээр, карьер дээр, мэдлэг дээр, боловсрол дээр эсвэл унтаж чивтэх дээр ч юм уу. Унтаж чивтэх дээр гэж би бол бодож байна. Яг уу эмэгтэй хүн ч гэхгүй заяа эрэгтэй аль хүүснэ. Ер нь би нэг хүүсэн гэж ярих дурггүй юм билээ. Тэгээд аль нь ажилгүй байж болно, карьергүй байж болно заяа. Гэтэ тэр чинь цаг хугацааны асуудал ч тийм. Өнөөдөр тэр хүн ажилгүй, карьергүй байсан ч гэсэн 2 жилийн дараа ч юм уу жилийн дараа тэр дуртай юм олчихлохгүй. Жохон ингээд лост боломжтой. Тийм төөрцөн явж иж болно шүү дээ. Тэнгүүд эмэгтэй хүний хамгийн үнцэн гэдэг зүйл бол тэр нөгөө ингэр гэж чи ярьсан билүү? Ер нь бол нөгөө ингэрээ битгий сул тавиараа гэдэг шиг тэр ингэр задгай байх, хормой султай байх гэдэг шүү дээ. Тэр нь л байдаг гэж боддог. Угаасаа яаж доошоо орж исэн бэ? Яаж доошоо орж исэн одоо тий яаж ч хэцүү байсан тэр нэг ямар одоо юуны төлөөч байдیں۔ Тэ хамаагүй тэрний төлөө ингэж салтаагаа бити дийлгээрээ л охтууд минь гэж хэлээ да. Тэгээд нэг юм эрэгтэй хүн хизээч юм хэцүү байгаа, харьцаад хэцүү байгаа ч юм уу те.
за энэ лөө ойртож болохгүй манда гэсэн эмгтэр үгээ тийм амархан ингээд Үгүйсээ сэтгэн чаддаг байхгүй юу? Ер нь жоох ингээд ингэж явж бичиж мэчихгүй тийм тойрч маяр бичсэн ч гэсэн нэг юм амар танагтай бичиж ингэж тойрж жагаад дасгаж байгаа. За би ингээд чи надад таалагдмаа гэдэг юм хэлдэг байхгүй юу? Тэгэхгүй шууд чанараар за ингээд эхэлж ивэл чи тэрийгээ энэ залгууч намайг гоё эмхтэй болохоор энэ залгуу ингэж бодож болохгүй байхгүй те. Тэр чинь өнгөсөө болохгүй те ч гэж угаасаа болохгүй заяа. Эрэгтэй хүн энэ намайг тоохгүй дээ гэж бодсон охинд угаасаа очдгоо. Одоо нэг өндөр зиндатай хүн биш энэ охин намайг угаасаа очингууд хариу бичихгүй. Тэр нэг зүрээрээ чарахгүй. Тэнгүүд энэ охин яг над руу хариу бичнэ. Энэ охин яг над руу өөдөөс инээнэ гээ нөтрөний амархан гэж бодож байгаа охид руу ингээд. Тэгээд яг уу наач нэг угаасаа очихгүй гэхээр бас буруулчих жоохгүй те. Очих. Гэхдээ тэрийг нэг юм үнцэнтэй байдлаар очихгүй те. Амар өөртөө ихтгэлтэй задуул очино. Тийм. Тийм яг үнэхээр яг юм хайр сэтгэл хүсэж байгаа ч юм уу. Тийм задуул очих байх. Тэгснээс биш нэг юм санаа баарнд нэг гал асуугаал тэгэл нэг чамайг л онцолж гал асууж байгаа нь чи үнэхээр таалагдаад гал асууж байна гэсэн үг биш гэдэг юм байна. Энэ гал асуух гэдэг бол миний нүдэн дээр болж исэн юм болохоор одоо үзээд гомдох юм бол яах юм бол мэдгүй доод надад хамаагүй л дээ. Тэгээ тийм охтуудад би нэр хамгийн дургуул юм байна л да. Би ер нь нэг хүнийг ингээл үзий ядаад тэр нь дургуй гэдэггүй зүгээр яг тэр зам тэрний одоо хиний энэ зам нь муухай, хиний энэ зам нь муухай гэснээс биш тэр охин ч хүлтэй муухай гэж бодохгүй. Тэр охин мундаг шүү. Гэхдээ тэр зам нь муухай шүү. Тэр нь ийм шүү, тэр нь жоохон муухай шүү. Тэгж яадаг болохоос биш яг би тийм ингээ өөрийгөө ингэж боддог охтуудад бүхэлд нь дургу. Тэр охин те 1000 ээжийн сайн охин байна уу те гэртээ хараад аавын сайн охин байна уу сайн ихч байна уу тэгээд лаг гоё ажил хийдэг байна уу хамаагүй надад тэр охины үнэлэмж нь одоо бусад хүмүүстэй яаж харьцаж чинь ялангуяа эрэгтэй хүн харахаараа яаж өөрчлөгдөж чинь гэдгээс би ер нь бол тийм хоолоо ингээл гэл эхэлдэг штэ яг тэрнээс би ер нь бол хамгийн эхлээд хүнийг ер нь дуртай дургуйг шийддэг юм даа ингээл. Чи голд дигэр охтуудыг яг ямар талаас нь ярмаар байна? Баян хүнтэй явж амьдралаа хөнгөвчлөх гэдэг сонголтыг хийж байгаа охтуудыг. Баян хүнтэй явж амьдралаа хөнгөвчлж болно заяа. Одоо хоёулаа энэ дээр бас амар муулсан шүү дээ санаж байна уу? Голд дигэр гэдэг. Яг бол тийм болохын хувьд бол болно. Чи нэг ингээд одоо хоёулаа хүний амьдралыг зааж чадахгүй шүү дээ. Яг үнэхээр тэгээд голд дигэр байгаад чадаад болоо тэр нь өөрийнх нь нөгөө амьдралыг харах үзэл суртал өгдөө шүү дээ. Тэрэнд нь үнэхээр сөргөөр нөлөөлөхгүй бол одоо тэгэл төрөний хийдэг шүү дээ. Ингээл дэлгээл одоо явхаас өөр яхав тий. Бидний хувьд бол гэдээс боломжгүй зүйл юм л шүү дээ тий. Миний хувьд бол зөв боломжгүй юм билээ. Надаа бас ингээд голдигэр болох боломж байсан уу бас байсан байхгүй юу? Би ингээд ийм үнэхээр баян залуутай болцож үлдээсэн. Гэхдээ би өсрөөл нэг 2 удаа хоолн давтаа хооллох болсон. Миний тэр амьдралыг харах үзэл суртал дээрс болохгүй байхгүй юу? Тэрнээс цаашаа би бол ингээд ерөөс тэр хүнтэй ингээд байж болохгүй байхгүй юу? Яг л би ийм гилти мэдрэмж аваад дим лээ тийм хүнтэй ингээд байхаар. Тэгэхээр гилти мэдрэмж авдаггүй хүмүүс нь бол окей тэгэл болохоос тийм би бол яг ингээд би тэр хүний мөнгийг харж ингээд хамт байгаагүй зүгээр окей намайг ингээд эргүүлээд ч юм уу тийм надтай ингээд уулзгаад ийна гэсэн болохоор би ингээд уулзж байгаа шүү дээ. За уулзаад үзье гэдэг байдлаар уулзж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө би нэг сон тэр хүний мөнгийг нь харж байх гээд байгаа юм шиг те. Эсвэл тэр нийгмийн нөгөө нэг ийм юмар хаашийн. Тэр хүний надад хувь хүн нэг аим таалагдаад байхгүй аим хүрхэн гинэн ингээл хамгийн маань айл ярьцдаг. Таалагдаад энэ гэхдээ би тэр хүнтэй дахиад бай гингүүд би мөнгийг харж байх гээд байгаа юм шиг болчиход байхгүй. Тэр хүн тэгээ бодчихгүй дээ. Тийм тэр хүн тэгээ бодчихгүй дээ би санаа зовоод байгаа байхгүй ингээд тэр хүн тэгээ бодчихгүй дээ бусад хүмүүс тэгээ бодчихгүй тэгээд би жоохон тэрэн дээр бусад хүмүүс тэгээ бодчихгүй гэж юм шиг бодоодсон. Яагаад юм бэ? Миний амьдралд бол хизээч тийм одоо ингээд би өөрөө л мөнгө олгосон юм лээ ер нь бол. Би хизээч ингээд найзлуухаа мөнгөөр ч юм уу те тэр эсвэл өөр хүний мөнгөөр ч юм уу байхгүй мэлээ ер нь бол. Байж болно гэдэг сонголт нь урд нь 1000 гараад хахад одоо ингэ явж байгааг бодоход байхгүй л байгаа. Харин тийм тэгэхээр яалтчгүй л би ингээ өөрөө мөнгө олж иж л заавал ингээ тэр мөнгөө ёо гэх нэг юм ингээ айтайхан үрэх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй яалтчгүй ингээ гоё штэ ингээ бодохоор ер нь бол яг үүндээ гол дэгрээ тийм ч аим гоё те. Уг нь амар амартай ингээ мөнгөтэй хүний мөнгөөр ингээл амьдрал. Гэтэл бол хизээч тийм юм байж чадахгүй мөлий яалтчгүй. Хүмүүжил ах юм одоо. Тэгээд хүмүүжүүлэх байхгүй тий. Тэгээд ирээдүйн зорилго чинь бас байгаа. Харин тийм. Охтууд минь тэгээд
ингэр сүлтэй байж болохгүй шүү. Тэг гоё үн цэнтэй байгаарэ. Тэг үн цэнтэй байхад ер нь тэгээ болно дөө. Тэг цаанаасаа ер нь болдсон шүү дээ. Амьдрал ер нь гоё яг юм зөв хүмүүсийг шагнадаг. Амьдрал ердөөсөө хөтөлж аваад байдаг. тийм та хэдэд одоо ингээл мөнгө хараад эсвэл янз бүрийн жоохон буруу талаараа буруу сэхэд ингээ яваад байгаа нь одоохондоо гоё санагдчих болно. Гэхдээ ирээдүйд тэгээд уус амьдрал ингээ харуулцдаг гэдэгт би бол итгэдэг. Тэгээд одоо яг өөрөөрөө гоё ингээ сайн явж байгаа хүмүүс одоохондоо ингээ жоохон хэцүү юм шиг хэцүү замыг тулаан ингээ явж байгаас ирээдүйд ингээ гоё шагналаа хүртнэ бүр илүү томоор хүртнэ гэдэгт итгэдэг шүү дээ. Чи Instagram дээр нэг юм 2 удаа стори хийсэн заяа. За нэг нь болохоор одоо ийм сошиал дээр болж исэн үйл явдлуудыг шүүмжлээд тэр 2 стори хоёлаа. Нэг сторид болохоор одоо ингэж өөр хүнд гар хүртдэг одоо хүмүүс тэгээ миний амьдралаас хол байгаасай. Нөгөө сторид болохоор одоо хэдэн даагчтай болоо өөрийгөө одгээ бодоод буруу сэхэд ер нь эрдэмтэн хүн даруу гэдэг шиг гэлээ тэр 2 стори. Тэрний чи яг одоо энэ тал дээр үзэл бодлож асуумаар яг хинт зориулсан ямар үйлдэлсэн болохоор чи ингэж ууралсан юм биш. За сүүлийн санджаагаас яри одоо манай Монголд ч ингээд одоо би ч гэсэн өөрөө ингээ хийгээл явж байгаа те би ингээл олонний танил болох гээд явж гин гэсэн үг шүү дээ те контент хийгээл чи ч гэсэн ингээл олонний танил чиний өмнөх өнгөрсөн амьдрал гэж байгаа те олонний танил болохоос өмнөх өнгөрсөн амьдрал гэж байгаа өнгөрсөнд чи бас ямар хүмүүс одооныхоос мэдээж өөр байгаа шүү дээ өнгөрсөнд бас би ямар хүн байсан би бас одооныхоос мэдээж өөр баг зэрэг өөр байгаа шүү дээ би бол амар өөрчлөгдсөн гэж бол өөрийгөө хэлэхгүй одоо царайны хувьд ч те нэг ингээл идэл чиглдэг юм нэр. Гэтэ мэдээж өөрчлөгдсөн байгаа шүү. Би хамаагүй том болцсон байгаа. Хамаагүй өөр юм харж байгаа. Хамаагүй хүмүүстэй харьцтай өөр болцсон байгаа. Тэгэнгүүт Монголд Улаанбаатар Монгол хэд ч амар жижигхэн газар ахгүй юу? Энэ газараа 100 мянга те 200 мянган даагчтай хүмүүс ч ингээ од гэдэг юмд очиод байгаа шүү. Ялцчихгүй. Од болчоод зүгээр л нэг юм Улаанбаатарын зүгээр л нэг юм жижиг газрын юм хүн байж ээж нэг ингээд айдол шиг байх гээд байгаа байхгүй юу ер нь хүмүүс ер нь ингээл те нэг зүв зүгээр энгийн л харцалтай энгийн хүмүүс ч амар гоё штэ те ингээд зүгээр энгийн гэдэг чинь наад захын хүн гадуур таарад өө сайн уу би мэдлжэл явах чинь энгийн байхгүй юу тэгэхгүй нэг гадуур таарснаа за энэ надад мэдлэхгүй би мэдлэхгүй гээ ингээд идэх хүмүүс бол амар тэнэг байдаг зэрэг надаа одоо миний өмнөх ер нь ингээд таньдаг те бүжгэлдэг байхдаа эсвэл бүр жоохон байхдаа ингээд таньдаг байсан одоо гоёлны танил болтон зөндөө хүмүүс байгаа. Тим хүмүүс ингээд гоё энгийн ингээд ирээл өө ингээд ингээр гоё идэхгүй юу. Тим биш болцсон бас хүмүүс байна. Гэл нэг сонио. Бүжгэлдэг бол биш шүү. За ер нь зүгээр ингээд өмнө таньдаг байсан. Тим хүмүүс чинь нэг юм сонин штэ нэг юм яа юм мэдгүй энэ сонио. Им артистууд ер нь бас байдаг шүү. Ингээд шууд тэрийг бол кадлахгүй хэлчих болох хаа. Дуу наахных хүнд хүрээгүй байхад зүгээр байсан тийм. За заавал надтай харилцах биш юм а гэдэг. Ингээд олон түмэнд адаглаад нэг контент дээр тэр хүмүүсийн харагдаж байгаа шүү юм юу ярьж байгаас нь. Тэрэн дээр ингээд хөрх ингийн байжснаа дууны за нэг ганц дуу муу ингээд одолоод ч юм уу хоёр дуу муу ингээд одолоод эхэллээ гингүүт нэг амар одолцсон дээр ингээл амар хүмүүсийг голч шилж мэлээл тий. Амар ёо эднэр бол жоохон кринж хийдэг юмнууд. Би бол юм жоохон андерграунд хүмүүстэй л харьцдаг мэрт гэх. Тиймэрхүү юм яриад байгаа тийм хүмүүс амар тийм санагдах байхгүй. Тэгснээ өөрийгөө од гэдгээ мэдээд заяо. Бусад хүмүүстэй ингэж харьцаж байгаа хүмүүс бас байгаа байхгүй. Одоо би бол тэр сториг хүнд зориулж хийсэн. Хүнтэй хүндэтгэлгүй харьцсныг нь би мэдээд тэгээд ер нь тэр хүндэд зориулж хийсэн байхгүй. Тэгээд тэр хүн өөрөө хүлээж авсан юм уу эсвэл ерөнхийдөө тэр сториноос өөр хүмүүс ч гэсэн ойлгоод авч болно шүү дээ. Ер нь за нэг гоё энгийн байвал зүгээр юм байна. Ер нь нэг тиймэрхүү л энэ да. Энгийн байна гэдэг нь юу юм тэгвэл? Энгийн байна гэж харин тийм шүү дээ. Нэг юм хөөрхөн. Би одоо жишээ авч хэлж болох болов уу? Одоо ингээд миний хамгийн мэддэг амар гоё хүн гэж боддог байсан хүн бол Лил Тоги. Баггүй юу? Тэр хүн ингээд амар гоё хүн байсан. Би амар олоодод уулзчаагүй л дээ. Ер нь бол тэгтээ ингээд таарч исэн. Тэгээд яг ганц удаа ингээд танилцаад ингэжсэн. Тэгээд тэр хүн амар энгийн хүн баггүй юу? Ингээд юм ярихад хүртэлтэй тэр хүний хийж бүтээсэн юм амар гоё том штэ тий. Одоо бидний хажууд харьцуулбал тэр зүгээр л контент хийдэг хүн биш тий. Ингээд үнэхээр гоё зүйлс хийдэг. Үнэхээр бүр ингээд гоё сонсож ингээд биширч ингээд дурлаж сонсгоор юмнууд хийдэг байсан хүн баггүй юу? Тэнгүү тэр хүн
ийм зам байж болно шүү дээ. Тэгмээ тийм зам байдаггүй байсан аим санаа. Тэгэхээр би одоо тэр юу гэж тайлбарлах юм бэ? Мэдгүй. Миний амьдралдаа уулзсан ер нь бол хамгийн гоё хүмүүсийн нэг байсахгүй юу? Хүн яаж энэ сони энгийн гоё байж болдог байна гэд. Нэг хөрх ингээд хол нэг танихгүй мөртлөө холоос өө сайн аки гэл ингээд хүрээл ирдэг. Баян мэдчихдэг намайг. Надаарсан тэгж ирсэн. Тийм. Тэнгүүд хүн чинь шууд ингээл Харин тийм. Ингээ баян ийм байх юм гоё юм бэ гэд чинь ингээ яд юм л шүү. тийм хүмүүсийг л гэж бодсон юм. Би ч гэсэн ер нь өөрийгөө амар би өөрөө бас энгийн байхыг л хүсдэг. Ер нь ингээл амар ингээл томрол ингээд үгүй би идэлж хэрглэж байгаа юм да ч гэсэн амар энгийн байлгаал хүмүүстэй харилцаагаас амар энгийн байлгахыг амар хичээдэг. Тэгэл айл олох гоё мэдтэй устай харилцаатай зүгээр ингээд эгоогүй гэх юм уу те. Үнэхээр одоо монголчин тэгдэж шít. Нэг олны танилыгаа одоо үздэг байлаа штэ. Тэгмээ тэрийг нэг хэлдэг шít. Угасаал цаагаараа үздэг. Одоо чамайг шин цаагаараа ингээл үздэг. Олны танил хүн байгаа штэ. Гэтэ уулзчаад яг зарим нь бол ингээл чамайг үздэг шүү гэж хэлэн. Зарим нь бол яг үздэг гэж чинээсээ нөө үздэг гэдэг хэлж мэлдэггүй ч юм уу те. Юу гэд ингэж тайлбарлах юм хайшин. Нэг юм сан эготой байгаад штэ ингээд. Ингэж штэ. Гэхдээ намайг нөгөө нэг хоёул юун дээр тэр санжаагийн подкаст дээр ярьлаа. Монгол YouTube үздэггүй гэж би хэлсэн. Тэндээ надад одоо хүртэл ингээд тийм юмнууд ирдэ шүү дээ. Монгол YouTube үздэггүй ч их шиг үздэг байж үнэ хэлээч гэд. Яагаад үзэхгүй байж болохгүй бол тийм. Би яг гэхдээ бүр таг хизээж үздэггүй бол биш шүү дээ. Хаяа нэг шимэлийн гой бичлгүүдийг үзнэ. Хаяа тайсан. Одоо нөгөө нэг хаяа чами гэд. тийм тэр ярьсан юм чинь бол уг нь хоёулынх нь яг юм зорж үздэг. Тэгээ одоо би Red Brew-ийг зорж амар үздэг шүү дээ. Бүр ингэж үздэг шүү дээ. Хайж ингэ search хийж үздэг. Одоо яг шинэ бичлэг оронгууд шууд үздэг ч юм уу те тэгдэг шиг. Тэгж үздэг хүн чамд бол байхгүй шүү дээ. Яалтчгүй байхгүй юм ч гэдэг худлаа хэлээд яах вэ те. Тэгээ би юу ер нь үздэг лээ. Netflix дээр кино тавьчаад тэрийг үздэг ч шүү дээ. Сонсоод гэрч ингэ байждаг те. Гол нь одоо ингээд би тэрийг чиний хувьас одоо ойлгоё гэж бодъё л доо. Тэнгүүд чамд яг үндэ тэгж үзэх зав байхгүй. Одоо ингээд бичлэг хийлээ, эдитлээ. Нэг хэсэг бол тэг бүр ял одоо бас арай хацсан гайгүй завтай болсон. Заримдаа олж тайсан ингээд үздэг ставтай үдээ. Тэнгүүд хүмүүс нөгөөс нь тэр нөхцөл байдал ямар нөхцөл байдалд амьдардаг ч юм уу ямар нөхцөл байдал байдгийг нь мэдэхгүй болохоор тэрэнд тэгж орж ирэхээс өөр аргагүй л дээ. Би бол өрдөөсөө орч одоо би чи ингээл 100 200к савтай хүн байж би одоо 100к хүнийг үзэхгүй надад ч тийм хизээж байдаггүй. Байдаггүй дээ. Тийм. Тэрнээр би нэрээ тэгээд ороод үздэхгүй юм болоо гэж бас бодож үзсэн. Чгүй л юм бэлээ. Хаяа чи зүтгэхгүй яагаад чи сэж өгөөч. Чи сайн нөгөө нэг чамааг үздэг хүн байлаа гэх тэгээд тэр санаанд орсон юм шүү дээ. Би өчтөр нэг бичлэг хийсэн гэртээ. Тэр нь болохоор 2026 оны 1 сарын 18-нд байгаа Рубигээс асууж байгаа асуулт. Яа гоё. Тэгээд би ингэсэн сайн нөө Руби чи энэ байранд амьдарч гин үү? Нүүс нүү мөрөөдөл байр авна гэсэн мөрөөдлөө биелүүлсэн нь урьдчилгаа хийсэн үү? Хаашаа аялж үзсэн? Хүнтэйгээ үргэж гин үү яасан гэж ингээд. Тэгээд ингээд хамтарч ижил хамгийн гоё газар зүйлсэн гэж мэдгүй нэг тиймэрхүү асуулт цацсан. Одоо өөрөөс асуу. 2026 оны 1 сарын өнөөдөр чи 19 нөө. Хинээс ах юм уу? За. 19-нд одоо чи Акигаас асууж байна. Тэг чи жилийн дараа яг энийг үзээд өөрөө хариулж бичлэгийг ирээ за. За. Юу гэсэн хоо сайн нөө ануудаараа Аки өсчин ийм богино хിവэрэл гэж юу ч хамаагүй гэл. Өсчин тийш нэр өсчин богино хിവэрээ нөө би ингээд хэсэгтэй ийм өстэй бай гэж бодсон юм. Тэгээд шантарсан байна уу яатсан байна. Тэгээд нөгөө машина авсан уу? Ямар машиныг хэлэхгүй дээ нөгөө машин авсан уу яг? Авсан баха. За. Өөр чинь би яа гэж бодчихлаа. Ээж чинь мөнгө бүтсэн үү? Ээж чинь нөгөө зүйл бүтсэн үү? Тэр бүтсэн бол та эдийн нөгөө бодсон бодол чинь бас биелсэн үү? Яг бүтэн хэлж болохгүй маань. Тэгэл ер нь болъё туу. Далай тоо гэж юм. Үд. Далай тоо ер нэрээ яаж ийн? Дэжгүй байгаа юу? Далай ажилд орсон уу? Хичнээн сургуулаа төгссөн үү? Хүүхдтэй болсон байх үү дээ. Хүүхдээрээ болоогүй хаа. Тэ? Андраа гэж. Тэ? За. Өөр аялж үзэхийг хүссэн тийм холсмос алга. Үгүй би яг жилийн дотор тэгээ төлөвлөсөн юм алга. Хойлоо гэхдээ ердөөс нь нөгөө ингэж тэрвэрлддэг ингээл хайртай шүү. За би гэдэг харилцаатай биш юм ээ тий. Биш тэ хоёул нэг л удаа тэрвэрлдэжсэн шүү дээ. Тэрвэрлдэж чи надад юу хэлдэг.
Тэгээ юу сонсохгүй гэх. Чих дараа тэрсэн. Яа тий. Хоёул ингэж юу юм Амар чанга тэрэлсэн байгаа байхгүй тий. Тэгээ тэрэлсэн. юу юм бэ л да. Ингээ сүнс нь ингэсэн. Тэгээ би ингээ заавал ингээд ах шаардлагагүй юм. Хоёр тэрэлтэн тэрэлдэж штэ баяр гэж юм уу. Гэтэ бас яг нэг жоохон слайд юм. Хоёул юм найл биш юу гэсэн юм бэ. Нэг шалчганаад байдаггүй. Ууралсан ч гомцсон ш нэг шалчганаа шүү дээ. Яг юм ажил шиг ярьдэн шүү дээ. За ярилцъя. Албан ёсоор яг ярьцгаа. Зүгээр үү. За чи зүгээр болсон бол би зүгээр яг нэг гоё би нэг зүгээр болгочоод тэгээс.